Стивен Кингийн зохиол Шавшенкийн шоронгоос оргосон нь Рас ба Флоренс Топнерт зориулв. Би бол ханаас ч юу ч болж чаддаг нэгэн. Тамд очиж өтгөр аваад ирэй гэсэн ч чадна гэж мэд. Над шиг залуус Америкийн бүх шоронд би тамхи гэсэн үү? Май тамхи. Хүүхдийнхээ төгсөлтийн баяр, төрсөн өдрөө эсвэл зуул сарын баяр ч юм уу. Өгөөвөл ямар ч шалтгаангүй зүгээр л бренди умаар байна уу? Бололгүй яах вэ? Май. Би дөнгөж 20 байхдаа Шавшенкийн шоронд орсон ч эндхийн халуун дулаан хамт олон доторх хийсэн хэрэгтэй огтхон харамсдаггүй хуруу дарам зөөн хүмүүсийн нэг. Би хүн амны хэрэгтэй. Өөрөөсөө горв их чихнэрээ чамлахаар мөнгөөр даатгуулж угаада хатам аавын хурмын бэлэг болгож өгсөн Шевролегийн тоормсыг гацаачихсан юм. Уг нь бүх зүйлийг нарийн тооцоолсон л доо. Гэвч ихнэр маань хөр шимэгдэг жаахан хүүхэдтэй нь Касл Хейлд өгүүлэхээр замаас аавна гэж хэн мэдвүлээ дээ. Тормоз миний тооцоолсноор гацхад машин давааны уруу замдаа дарс автобуснуудыг шахан хурдалсан. Хожим нь гэрчүүд машин Дайны баатаруудын хөшөг мөргөн дэлбэрч бамбар шиг дөрүлсэн ас хүртлээ. Цагт 80 км-с баггүй хурдтай давхсан гэцгэж байсан. Мэдээж би өөрийгөө баригдана гэж тооцоолоогүй ч баригдсан юм. Тэгээ тэлэнд ирсэн. Мемужид цаазаар авах ял заадаггүй ч тойргийн прокурор намайг 3 удаа цаазаар авахулах хэрэг хийсэн гэд 3 удаа бүх насаар минь хорих ял оноочсон. Ингэснээр би цагаадах ямар ч боломжгүй болсон юм. Шүүгч миний үйлдсэн хэргийг аимшигтай хэрцгий бөгөөд өмнө нь хизээч гарч байгаагүй бузар хэрэг гэсэн. Магадгүй үнэхээр тийм ч байсан байж болох юм. Гэхдээ одоо бол ямар ч байсан бүх зүйл ард тоцорчээ. Та хүсвэл Castle Rock-ийн хуучин сүннүүдээс миний талаар бичсэн томоос том гарчиг зураг бүхий нийтлүүдийг олж уншиж болгоч надад итгээрэй. Миний хийсэн хэрэг бол Гитлер эсвэл Муссолини хоёрын үйлдсэн үйлс холбооны мөрдөх төвчөний ашигладаг башир аргуудын дэргэд юу ч биш юм шүү. Надаас гэмээ цайруулсан уу, наминчилсан уу гэж асууж болох юм. Гэхдээ эдгээр үгсийн хариуг хэлэх гэж оролдовч шорон хорих газар байгаа бид яаж хийсэн гэмээ цайруулж болохыг нэг л сайн ойлгохгүй байгаа юм. Улс төрчил иймэрхүү үгсээр цэц бул ацалдаг баг. Магадгүй намайг эргэн эрхчлөөтэй болох боломжийн талаар яригдж байсан бол энэ бүхэн ямар нэгэн утга учиртай байх байсан биз. Гэвч харамсалтай нь хоригдож байгаа хүмүүсийн бодхоос ч цээрэлдэг зүйлсийн нэг нь ирээдүй байдаг юм. Би залуу бас царайлагч ядуусын хорооллих байлаа. Тэгж яваад Карбин стритийн тансаг аршид амьдардаг дажгүй царайлаг тимч тэнэг биш өхнийг өөдөнд татчлаа. Түүний эцэг намайг үйлдвэртээ ажиллаж үйл хэргийг минь үргэлжлүүл гэсэн нөхцөлтэйгээр гэрэлхийг зөвшөөрдөг юм байна. Үнэн дээр бол хадам хөгшин эзнээ ч урчиж мэдэх хагас зэрлэг аратныг байнга гинжилдэг шиг намайг байнгын хяналтанд байлгахыг хүссэн хэрэг. Энэ бүхэн миний урыг дэндүү хүргэдэг байсан. Бохомдол минь хуримтлаг зар хэмжээнээс айлгад би хийсэндээ одоо ч гэсэн харамсдаггүй тэр зүйлийг хийсэн юм. Магадгүй бүхнийг эхнээс нь дахин давтах боломж байсан бол арай өөрөөр хийх байсан биз. Гэхдээ л би гэмээ ухаарсан, цайруулсан гэх мэт үгийн утгыг сайн ойлгохгүй л байгаа юм. За энэ ч яах вэ? Гол нь би өөрийнхөө тухай биш харин Энди Дифрен нэртэй залуугийн талаар ярих гэсэн юм. Гэхдээ өөрийнхөө талаар дахиад хэдэн зүйл тайлбарлахыг хүсэж байна. Энэ нэг их цаг авахгүй. Тэр хэлсэнчлэн би бол хараал идсэн 40 жилийн туршид Шавшенк шоронд хоригдож хямбгойнч хүссэн болгоныг олоод өгч чаддаг хүний ажлыг хийж байна. Юу ч байсан олж чадна гэхээр хар тамхи үнтэй гаван янжуурмитийн контрабандын зүйлс төдий юм гэж бүү бодорой. Хар тамхи үнтэй янжуур хоёр надад өгдөг захиалгын дийлэн хувийг эзэлдэгч энд цагаа өнгөрүүлж байгаа өөр олон зуун хүний захиалгыг авдаг юм. Тэр бүхний дотор хуулиар огтхонч хороогүй зүйлс зөндөө. Хуулиар хороогүй ч гэлээ тэр бүх зүйлийг шоронгоос олоход хэцүү байдаг тал хамгийн гол нь байгаа юм. Жишээлхэд таарсан охид бүсгүйчүүдтэй эр хүнийхээ бахархлыг харуулж авдаг байсан жаахан охин хүчрхийлсэн эрэгтэй нэг залуу байлаа. Түүний хүсэлтээр би Вермонтын ягаан гантиг 3 хэсгийг олоод өгсөн чинь манер жаахан хүүхэд 12 орчим насны ижаал бас нэг сагалтай залуу гэсэн 3 хөшөөс хилээд Иесус бурхны 3 дүр гэд нэрлэлчихсэн одоо мужийн амбан захирагчийн өрөг чимж байгаа. Нэрээ мартсанаас хэрв та хойд мужуудад амьдардаг байсан бол Роберт Аллен Коут гэдэг нэрийг сайн мэдэж явах ёстой.
Энэ нөхөр 1951 онд улсын анх тугар банкыг дэрэмдэх гэж оролдсон юм. Үр дүнд нь 6 хүн алагдсан. Тэдний 2 нь манертэй ирсэн хашрууд, 3 нь банкны үйлчлүүлэгч. Нэг нь хийх юм олж ядсан юм шиг огт хэрэггүй үед банкар шагаагаад сум зоолгосон цагдаа. Тэгэд тэр ковд болохоор зоосон мөнгөний цуглуулгатай гэж байгаа. Гэтэл тэр цуглуулга шоронд байлахыг хорж хорно. Би түүний ээж бас манай угаалгын газартаа жолооч гэдэг залуу хоёртай хавсарч угаад тус уулж чадсан юм да. Дараа нь би манерд Бобби зоосны цуглуулга хадгална гэдэг жоохон ёётой залуу юм а да гэж хэлсэн чинь тэр над руу нэмсэглээд ширхэгч зоос алдахгүй. Би юмаа яаж хадгалгааг хинээр шийдвэрлэхгүй мэднэ гэж байсан юмдаг. Яг хэлснээр нь л болсон. Бобби Ковтыг 1967 онд өөдүүлснийхэн дараа ч гэсэн шоронгийн дарганаар цуглуулгыг нь олж чадаагүй юм. Би гэгийн Валентины өдрийн баяраар өөрсдийнхөө хэдийн захиалгаар шоколад оруулж ирж байлаа. Бас Меланертэй шал солиотой Ирландын хүсэлтээр Макдоналд дөгдөг сүн коктейлж уруулж явсан толгой. Бас мөнгөө нийлүүлсэн 20 тэрийн захиалгаар авраг том ам, хадагтай Джонсод чүглсэн чөтгөр гэсэн 2 киног сэморуулж ирээд шөндөлөр үзүүлж л байлаа. Гэхдээ үүнийхээ дараа 7 хоног орчим чивлүүдээ нэг газар цор ганцаар амарсан л та. Тэглээгээд яах вэ? Би яагаачгүй. Азаа сорхоос айдаг хүн оргилуун дарс буудулдаггүй гэдэгтэй. Ингээд ч зогсохгүй би улс төрийн хөнөөсөглээд нөгөө юу хөртөл олон төрлийн номнууд оруулж ил явлаа. Секстэй холбоотой зүйлийн талаар сонирхуулахад бүх насаар хоригдох, эсвэл олон жилийн ялтай хоригдлууд явалддаг хүүхнүүдийн дотоожийг олж өгөхийг гуйна бас. Харин цаг хугацааг хязгааргүй сунжирдаг шоронгийн шөнөөр тэдгээр залуус дотоожоор юу хийцгэж хэвддэг байсныг та хэлүүлэлтгүй таварлаж байгаа биз. Мэдээж би энэ бүхнийг зүгээр нэг баярлаа гэсэн үг сонсох гэж хийдэггүй. Гэсэн хэдиж бас зөвхөн мөнгөний төлөө хийдэггүй. Тэгээд ч мөнгө энд юу юм бэ? Би мөнгөөрөө Cadillac авч үгүй бол амархаар Ямайка арал руу нисэхгүй шүү дээ. Тэгэхээр махны сайн аймаачин үйлчлүүлэгчдийнхээ дунд нэртэй болж түүнийг хадгалахын төлөө захиалгаар хамгийн шинэ махыг гэрт нь хүргэж өгч байдагтай л адил ажилдаг гэж болох юм. Гол нь би зэвсэг хүчтэй хар тамхи гэсэн 2 зүйлийг хизээч оруулж ирдэггүй. Хэн нэгнийг эсвэл өөрийгөө алах гэсэн хүмүүс туслаад яах ч вүлээ дээ. Тэртээ тэргөө би хангалттай олон хүний амьд хүрсэн юм чинь. Товчхон хэлэхэд би заалгавл ёго хүн. Тэгээд Энди Дифрен 1949 онд надтай таарчаад Рита Хейвертыг болоод өгөөч гэхэд нь асуудалгүй гэж хариулсан юм. Үнэхээр ч асуудал байхгүй л байсан л та. Энди 1948 онд Шавшенкт орохдоо 30 таа байлаа. Дунд зэргийн руу элсэн шарус хитрхи зэвэрхэн гартай ийдэг залуу байсан юм. Бас болоогүй алтан хүрээтэй нүдний шилтэй гэж байгаа. Дээр нь хумсан ямагцаасаас тай хураа дайстай хэрний сурагчгүй. Магадгүй эрэгтэй хүний талаар намайг ийм хачин зүйл санаж байгаа нь энийдэмтэй санагдаж байгаа ах л да. Гэхдээ яах вэ тийм л юм чинь. Хизээ ямагт хэрэггүй төлөөсөн цэвэр хумсан надад тунж гайгүй сэтгэл төрүүлдэг болохоор би ч аяндаа манерийг хүндлэг болсон юм. Ямар ч үдэ занга хар смокинг өмсч гсэн яваа мэд сэтгэл төрүүлдэг байчулээ. Манер шоронд орохоос өмнө Портленд хотын нэгэн томоохон банкны дид ерөнхийлөгч байсан гэсэн. Тийм залуу хүний хувьд тунжтай ажгүй албан тушаал байгаа биз. Ялангуяа өнөө маргаашгүй амиа тавихшигсан халзан толгойтой хөгшин биш л бол 5 цаасаа хадгалуулах гэж яардаггүй. Шинэ Английн хүмүүсийн хувьд бол бүрчитгэмэргүй өндөр албан тушаал юм. Энди бол ихнэрээ нууц самрагтай нэг дураалсан хэрэгээр шоронд суусан хүн. Дээр би шоронд орсон хүн болгон өөрийгөө буруугүй гэж боддог талаар ярьж байсан санагдаж байна. Бүгд л таагүй нөхцөл байдал итгэмээргүй бүтэлгүйтэл чадваргүй мөрдөн байцаагч энэрлгүй прокурор хүлдүү цагдаа гэх мэтийн өөрөөс нь бусад бүх зүйлсийн золиос болж шоронд орлоо гэцгээдэг. Харин миний бодлоор энд сууж байгаа хүмүүсийн дийлийнхэн доод зиндааны ялахгүй хүмүүс бөгөөд тэдний амьдралд тохиолдсон хамгийн том итгэмээргүй бүтэлгүйтэл нь гэвэл ээж нар нь цаг тухайд нь аборт хийлгээгүй явдал юм. Би Шавшенкт өнгөрүүлсэн энэ олон жилийн хугацаанд үнэхээр хэрэг хийгээгүй гэдэгт нь итгэсэн тоотог хитгэн хүнтэй л таарч байсан. Энди Дифрен бол тэдний нэгэн ч гэлээ танилцсанаас хойш нэлээд олон жилийн дараа л буруугүйд нь итгэсэн юмдаг. Тэгээд ч би хэрв 1947 онд Портлендийн шүүхэд энэ залуугийн хэргийг гшүүлсэн тангарахтнуудын нэг байсан бол манерийн тал зогсох нь юу л бол. Эндигийн хэрэг нь ерөнхийдөө байдаг л нэг хэрэг гэж болно. Ийм төрлийн хэрэг төвөгт байх ёстой бүхэл зүйлсийг багтаасан. Олонд нэртэй царайлаг бүсгүй залуухан тамирчин хоёр алагдаж
Өсөх ирээдүйтэй бизнесмен залуу хэрэгтний суудалд. Дараа нь сонин хэвлэлийн дөгдөөсөн бөөн дүүлэн шүүгэн тэгээд нэлээд удаан үргэлжилсэн шүүх хурал. Тойргийн прокуророор олон нийтийн анхаарлыг энийг хэрэг татах гэж байдгаараа хичээж байж баримт хэвлэлийн байна. Эндэн Линда Коллинз Дифрен гэдэг нэртэй их нэртэй байж. Тэр бүсгүй 1947 оны 6 дугаар сард Фаулмоф хил клубт гольф тоглож сурахыг хүсч илтэй. Тэгээд тэр клубтээ 4 сарын турш гольфын хичээл заалгасан юм байж. Харин зааварлагч нь Глен Квентин гэгч дасгалжуулагч залуу байж. Ингээд 1947 оны 8 дугаар сард Энди маань эхнэр нь нөгөө Квентин гэгчтэй амаргийн холбоо тавуулсныг олоод мэдчихэж. Тэгээд 9 дугаар сарын 10-ны өдөр Энди Линда хоёр тонч ширүүн хэрэлдэжээ. Мэдээж сэдвэн гэвэл эхнэрийнх нь мэглэлд. Дараа нь шүүх хурал дээр эхнэр нь худал хийлж зайлзэг хосоор багад залхсан болохоор эцсийн эцэст үнэн байдал ил гаргасанд баярлаж байна гэж хэлсэн тухай Энди мэдүүлсэн байсан. Тэгээд бас эхнэр нь гэрлэлтэд цуцлуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд манер хариуд нь гэрлэлтэд цуцлуулахаас өмнө чи Деважин залрах вэзгээд хариулчихаж. Ийм хариу сонссон эхнэр нь хаалга саван гарч нөгөө Квентинийхээ хамт клубээс холгүйхэн байдаг хөлсний байшинда хоног төрүүлэхээр яваад өгч. Маргааш өглөө нь гэрийн үйлчлэгч эртэл нөгөө хоёр нь орондоо үгчгсэн хэвтэж байхан тэр дөрвөн сум золттой. Энэ дөрвөн сум шүүгчдийг юунаас илүүтэйгээр Эндиг үзэн ядахад хүргэсэн юм. Тойргийн прокуророор сүүлийн мэдээлэл уншихдаа хоолоогоо чичгнүүлэн байж энэ сэдвийн шүүсийг дуустал нь шахаж. Энди Дюфрен бол үнэнч бус эхнэрээ хөнөөсөн зүгээр нэг ууртай нөхөр биш гэж ирээд л авсан байна. Үнэнч биш эхнэрээ хөнөөсөн нь уучлж болшгүй зүйлчгэлээ ойлгож бас болно. Гэтэл дөрвийн сум зоолттой гэдгийг анхаарцгаарай гэснэ хэрэгтэн 6 биш 8 удаа буудчихээ гээл. Дайзаа дуустал нь буудчихад дахиад 50 гэгчин сумлаж угаад нэмж буудсан өрөвдөг сэтгэлгүй хүйтэн цэвдэг алуурчин энүү ани гэсэн юм. Прокурорын энэ үг нарийн тооцоотой алуурчин ямар ч гэмгүй асуудыг 8 удаа буудчихэ гэсэн гарчигтай элдв нийтлэлүүдийн гол сэдэв болсон нь мэдээж. Левистоны зэвсгийн дэлгүүрийн худалдагчээр 38 калибрийн 6 угсард гар бүг аллаг гарахаас 2 хоногийн өмнө ноён дифферент худалдсан гэж мэдүүлсэн юм. Клубын барьман гэрчи мэдүүлэг өгөхдөө Эндиг 9 дугаар сарын 10-ны оройн 7 цагийн үед бааранд орж ирээд виски дангаар нь 3 хондгийг захиалж 20 минутын дотор хөнтөрчөөд тооцоогоо хийхдээ Глен Квентинтэй уулзахаар явж байна. Бусдын өглөөний сонинуудаас уншаарай гэжээ. Квентины байрнаас нэг байрын зайтай дэлгүүрийн худалдагч болохоор Дифрен орой 9:25-д дэлгүүрт орж ирсэн гэжээ. Тэндээс манер тамхи 3 лонг шар ариг бас хідэн салфетик аваад явсан байх. Шүүхийн шинжээчдийн дүгнэлтээр бол Линда Квентин хоёр 9 дугаар сарын 10-ны 23-аас 11-ний 2 цагийн хооронд алагдсан байна. Хэргийг мөрдөж байсан байцаагч нь аллаг гарсан байшингаас 70 яардын зайтай замын эргэлтэн дээрээс олсон эд мөрийн баримтуудыг шүүхэд үзүүлжээ. Тэр нь манай хүний хурууны хээ бүхий шар аригны 2 лонг дэлгүүрээс авсан гэх энэ зүрийн 20 орчим иш яллагдагчийн Плимут 47 машиныхын дугуйны хэний цутгамал байж л дээ. Байшингийн унталгын өрөөний шүүгэн дээрээс 4 салфетик болсон нь бүгд суманд сийчүүлсэн дарны улмөртэй. Үүнээс үүдээд хэрэгтэн бууны хадууг намсахын тулд гол төмрийг нь салфетикаар ороосон гэсэн дүгнэлт хийсэн байна. Энди Дифрен үг хэлэх ёстой болоход болж өнгөрсөн үйл явдлын талаар тунж тайван ойлгомжтой ярьсан байна. Энди хэлэхдээ 7 дугаар сарын сүүлээр хүмүүсийн жиг гэлцгийг анхсонсон гэж. Тэгээд 8 дугаар сарын ихээр таамаг харадалт гээд тодорхойгүй байдлаас бүр залхаад эхнэрээ сэм шалгаж үзэхээр шийдсэн байна. Эхнэр нэгэн орой гольф тоглож ирснийхээ дараа Портленд руу дэлгүүр явах боллоо гэж л дээ. Энди болохоор эхнэрээ сэм дагсан юм байна. Дараа нь замын эргэлт дээр машинаа зогсоогоод Квентин Линдаг машинаа тавьсан газарт нь хүргэж хүртэл хүлээсэн. Яг энэ үед прокурор Эндигийн үгийг тасалж та эхнэрээ өөрийнхөө Плимут машинаар дагсан гэж хэлэх гээд байна уу гэж асуусан гэдэг юм. Энди хариуд нь би тэр өрөө найзтайгаа машинаа түр сольчихсан байсан юм гэхэд хэрэгээ урдаас нарийн төлөвлөсөн мэт сэтгэгдэл төрж тангарахтны шүгчд манерд бүрч яоцгүй хандаж эхэлсэн байна. Дараа нь Энди найзтай машиныг нь эргүүлж өгчгөөд гэртээ эртэл эхнэр нь орондоо ном уншаад хэвтэж байж. Тэгэхээр нь Портленд хэрв авъя гэж асууж. Харин эхнэр нь дажгүй явсан ч гэсэн сэтгэлдэн таарах юм байгаагүй болохоор юу ч авсангүй гэсэн гэдэг юм. Энэ цагаас эхлээд эхнэр нь мэхэлж байна гэдэгт огтхон чиргэлцгээ байсан гин. Манер энэ бүхнийг маш тайван жигд дуугаар ярьсан бөгөөд мэдүүлэг өгч байхдаа ганц ч удаа хоолойн жижигэнд ч тасалдаагүй гэдэг юм.
Энэ шөнөөс эхлээд эхнэрт нь алагдсан шөнө хүртэл таны сэтгэл санаа ямар шуухан байсан бэ? Гэж өмг өлөгч нь асуухад би сэтгэл санааны гүн хямралд орсон байсан гэж Энди тайван хариулжээ. Тэгээд цааш нь амиа хорлохоор шийдээд Ливингстоноос гарбуу худалдаж авсан гэжээ. Энэ бүхнийг яг л зоогийн газрын цэс уншиж байгаа хүн шиг нэгэн янзын ямар ч сэтгэлийн хөдөлгөөн өнгөөр хэлсэнгээ төсөөлөлдөө. Үүний дараа аллаг гарсан шөнө эхнэр нь Глен Квинтинтэй уулзахаар явсны дараа болсон зүйлийн талаар тангарахтнуудад ярьж өгөхийг хүсэж. Энди болсон зүйлийг ярьж өгсөний дараа тангарахтнуудын яоцгүй хандлага дээдсэгтэй хүрхэн тэр. Би Эндитэй 30 жилийн турш дотн харьцаатай байсны хувьд түүнийг бие барих чадвараараа надтай уулзаж байсан хүмүүсийн дотроос хамгийн лутна гэж хэлж ядна. Сэтгэл санаа нь тайван байгаа үед нь хил амыгийн суулгашхаж байж л хэрэгтэй зүйлээ бага багааруулж сонсдог гэсэн. Ер нь тэгээд ч сэтгэл нь таагүй байгааг яагаад ч мэдэх боломжгүй. Хэрв Энди нэгэн зохиолчийн хэлснээр сэтгэлийнхээ түнэр харанхуй шүнгээ ичиг хизээ нэгэн цагт туулж өнгөрүүлсэн бол түүнийхээ талаар хэндэж хизээж ярихгүй. Тэр бол амиа ягуутхээр шидчгэд нус нулимсэндээ хутгалдаж сэтгэл уйрам зурус үлдээхийн оронд бичиг баримт өр ширээ зэгцэлж угаад сансан зүйлээ тайван хийдэг тийм л хүмүүсийн нэг. Энэ бие барих чадвар хэтэрхий тайван байдал нь л шүүхтэр өөрийг нь баллсан гэж болно. Мэдүүлгөө өгтөө үгүй ядаж Кеннет туйлах эсвэл прокурор руу дуугаа өрнөдрөсгөн дайрах гэх мэтэр сэтгэл хөдлөлөө өчүүхэн ч гэсэн харуулсан бол тунж хэрэгтэй байх байсан юм гэж бодогддог юм. Багаар бодож л 1954 оны үед ч юм уу өршөөлөөр суллагдах байсан биз. Гэтэл манер тангарахтнуудад хандан миний мэдэж байгаа үнэн бол энэ хүлээж авах хэсэг нь зөвхөн та нарын хэрэг гэж байгаа мэд өөрийн түүхээ яг машин амьгүй төмөр хүн шиг ярьж өгсөн гинэ. Тангарахтнууд мэдээж хүлээж аваагүй нь ойлгомжтой. Энди өөрийгөө 8 дугаар сарын 24-нөөс эхлэн их баг ямар нэг хэмжээгээр үргэлж уудаг болж өөрийгөө хянаж чадхаа байсан аллаг гарсан шүнж согтуу байсан гэдгээ хэлж. Гэтэл өмнө нь дээд зэрэглэлийн горон хослол өмсөд зэнгээ зүүчгсэн тайван хүйтэн харцтай хүн ийм яриа зогсож байгаа болохоор тангарахтнууд үнд нь итгэсэнгүй. Би ч гэсэн Эндитэй дотн танилцах боломжтой байсан тулдаа л үнд нь итгэсэн гэхээр тэр 5-6 хүн яаж ч итгэх вдэ. Энди наадтай найзалж байх хугацаанд жилд 4 удаа л хатуу имзгэлдэг байсан. Төрсөн өдрөө болохоос 7 өдрийн өмнө бас зул сарын баярын өмнө л надтай уулздаг. Тэр булганд Шил Жэктэй нэлцгэлэн тэр вискийг авахын тулд бусад хоригдлуудын адилаар боол мэдзүүдэгдэг байсан мэдээж. 1965 оноос бидний хөдөлмөрийн хөлсийг 25%-аар нэмэгдүүлсэн ч гэлээ инээд хүрэн баг хэвээр л байсан юм. Би болохоор оруулж ирсэн барааныхаа үнийн 10%-ийн тэнцэх нэмэлт төлбөр авна. Хэрв та үүн дээр Black Jack мэтийн дээд зэрэглэлийн вискиний үнийг нэмээд үзвэл шоронгийн угаалгын газар хичнээн цаг ажиллаж бож жилдээ 4 лонхыг авч болохыг төсөөлөх байх. Тэгээд энэ дугдсан анхны төрсөн өдрийнхөө өглөө Энди жаахан балгаад оройн толгоны дараа үргэлжлүүлэн уусан юм шиг байгаа юм. Маргааш өглөө нь үлдсэн вискийг надад өгөөд өөрсдийнхөө хэдтэй хуваагаад уучих гэсэн. Зул сарын баяр шинэ жилээр уусан нэг шил юм ач дуусалгүйгээр үлдээгээд дээрхтэй адил завартаар надад өгдөг байсан юм. Аимшигтай уудгаас сан болж энэ заваа юмтай орооцолсон хүн гэхэд жилдээ 4 хүн шилийн захиалгатай байгаа юм да. Хэргийн тухайд бол тунж замаа хэрэг шүү. Тэгээд Энди өөрийгөө 9 дугаар сарын 10-наас 11 шилжих шөнө амар согтуу байсан болохоор зарим нэг зүйлийг л бүдг бадаг санаж байгаагаа тангарахтнуудад хэлсэн юм. Эхнэртэйгээ хэрэгвэл хийхээс өмнө бүр өдрөө сууж эхэлсэн гин. Тэгээд эхнэрээ Квентинтэй уулзахаар явхаар нь саад болохоор шийдсэн байна. Зам зуураа ахаад 2-3 хундаг татахаар клубээр дайраад гарсан нь үнэн. Гэхдээ баримантай ярихтаа өглөөний сонин унш гэж хэлснээ ер нь баримантай ярьсан эсгээд санахгүй байгаагаа хэллээ. Дэлгүүрээс шараар худалдаж авч байснаа санаж байгаач салфетгийг санахгүй байгаа юм. Тэгээд ч салфетыг надад ямар хэрэг болох байсан биш гэж Эндиг хэлэхэд нь тангарахтны шүүгч 3 чимэгтэй сэрэтгийсэн гэдгийг хожим нэгэн сонин дээр онцолсон байсан юмдаг. Сүүлд нь манер нөгөө хараал идсэн салфетгийг дурдсан худалдагчийн талаарх өөрийнхөө бодлыг хэлэхэд нь би л зөв гэж бодсон. Энди надтай салхилах зураа яллагчд өөрийн байр суурийг батлахын тулд яасан байх вэ? Тэд надад шараар худалдсан залууг элдв асуултаар бөмбөгдөж эхлэнэ. Нөгөө залуу намайг харснаас хойш 3 хоног өнгөрчихсөн миний хэрэг бараг сонин болгоны нүүрэн дээр гарч хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Тэгээд тэд гэж 5-6 цагта мөрдөн байцаагч прокурорын туслаг гээд олон хүн нөгөө залууг нухалж гарна. Санамж гэдэг тонч найдваргүй зүйл шүүрээд минь.
Тэд эхнээсээ л яллагдагч чамаас салфетик худалдаж авсан юм биш үзгээд асуулт тавиад л тулгachхна. Тэгээд л нөгөө асуултаа бүгд ээлжлээ тавиад л байна. Хэрв хэн нэгний мартсан зүйлийг нь сануулах гээд хэд хэдэн талаас нь энэ аргаар шавдуулаад байвал эцэстээ санжил таарна. Ухамсарт маш хүчтэй дарамт үзүүлдэг өөр нэгэн зүйл бий. Тэр зүйл бол алдар нэр. Бодолдоо. Сурвалжлагчид манерээс ярилцлага авч зураг нь бүх сонинд гараад л эцэст нь шүүхийн өмнө гарч мэдүүлэг өгнө. Тийм болохоор л би тэр худалдагч залууг өгсөн мэдүүлэг нь үнэн гэдэгт өөрийгөө ч итгүүлсэн байх гэж боддог юм. Тэгэхээр тэр залуу худал үннийг танигч машинаар шалгуулсан байлаа ч гэсэн намайг тэр селфитиг авсан гэж эхийнхээ нэрийг барьж андгаалах байсан гэдэгт би бараг итгэлтэй байна. Ой санамж гэдэг тунч найдваргүй зүйл шүү. Өмгөөлөгч маань ч гэсэн миний ярьсан зүйлийн тал нь худал гэж бодож байсныг би сайн мэдэж байна. Тэгсэн мөртлөө селфитикний талаарх мэдүүлгийг сонсонгуудаа ямар ч эргэлзээгүйгээр шууд л худал гэж мэдгдэж байсан юм. Яллагчид энд алдаа гаргасан харваас ойлгомжтой. Чи бодолдоо. Би мал болтлоо цогцсон байсан буун дууг намсгах талаар бодох чадваргүй болтлоо согтов. Үнэхээр би буудсан бол тэр чимээ энтрийн талаар огтхонч бодохгүй байх байсан гэж ярьсан юм. Уг нь бол Энди эргэлт дээр машина зогсоочход шараа аригууж тамхиа татаад Квентиний байрны гэрлийг ажиглаж байж. Гэтэл ямар нэгэн гэрэл шатаар иглээ дээшилснээ дараа нь буцаж буугаад унтрахыг харж. Тэгээд дараа нь болсон үйл явдлын талаар зөвхөн таамаглаг хэлж чадна гэв. Өмгөөлөгч Ноён Дюфрен та дараа нь Квентин болон эхнэрээ алах гэж тэр байшингийн шатаар дээш гарсан уу гэж асуулаа. Үгүй тийм зүйл болоогүй гэж Энди хариулв. Шүн дундын үед арх гарч толгоо өвдөх дотор муухайрах гээд шаардалтын бүх таагүй шинж тэмдгийг мэдэрсэн гэдгээ хэлв. Тэгээд цааш яах талаараа өглөөд эрүүл саруул дээрээ эргэцүүлэхээр шидэд гэрийн зүг жолоо золсон байна. Харих замд өөрийгөө дэмий зовоолгүйгээр салахыг нь зөвшөөрчихсөн дээр гисэн бодол төрсөн юм гэж Энди үгээд усглаа. Тэр дэрвэл прокурор огл харин босч ирээд. За тийм байдаг байж. Тэгвэл та эхнэрээсээ салах тунч муугүй арга бодож олсон байх шүү дээ, тийм үү? Та салфетикаар ороосон 38 калибрийн гар буу хэрэглэж эхнэрээсээ салсан хүн гэлээ. Үгүй тийм зүйл болоогүй гэж Энди 50 хариултал прокурор. Тэгээд дараа нь нууц амаргийг нь буудсан гэж үргэлжлүүлв. Үгүй эрхмээ буудаагүй. Та янз нь Квентнийг эхэлж буудсан гэх гээд байна да. Үгүй тэр хоёрын хинрүүнч буудаагүй гэж хэлэх гэсэн юм. Би 2 шил шар харигууж цагдаа нарын замын эргэлт дээрээс олсон тэр бүх тамхиг татсан. Дараа нь гэртээ арайд унтсан. Та 8 дугаар сарын 24-өөс 9 дугаар сарын 10-ны хооронд амиа ээгүүтгэхээр шийдсэн гэж тангарахтнуудын өмнө мэдгдлээ зөв үү? Тийм эрхмээ. Тэгээд эргэлт буцалтгүй шийдсэн болохоор гар буу худалдаж авсан гэвз? Тийм ээ. Тэгвэл таныг амиа хорлцохоор хүн биш гэж надад санагдаад байгааг юу гэхэв? Тэгвэл яа гэхэв? Та ч гэсэн надад тийм чухалаг мэдрэмжтэй хүн биш юм шиг санагдаад байна. Би үнэхээр амиа хорлох дээр тулаад байсан үнэн. Харин энэ талаарх таны бодол таны ил хэрэг. Эндигийн ийм хариултын дараа шүүх танхим цугларсан хүмүүс шүү гэж тангарахтнууд шивнэлдээд эглэв. Та 9 дугаар сарын тэр шин гар бууга биедээ авч явсан уу? Үгүй би өмнө танд нэрээ тийм л дээ гэж прокурор доромжлонгуй истэ мушилзав. Та чинь бууга гол руу шидчихсэн гэсэн. Тийм үү? Royal River гол руу 9 дугаар сарын 9-ний өдөр гэвз? Тийм эрхмээ. Аллаг гарахаас нэг өдрийн өмнө. Тийм ээ. Үнэмшилтэй сонсогдож байгаа биз? Үнэмшилтэй хүүг нь мэдэхгүй байна эрхмээ. Энэ бол үнэн тэгээд л гүцээ. Та дэслэгч менчрийн мэдүүлгийг сонссон байх тийм үү? Тэр менчер гэдэг нь Эндигийн гар бууга шидсэн Пондроуд гүүрний ойролцох голын ёроолыг самсан бүлгийн ахлагч л да. Голын ёроолыг шаалгасан боловч бууг олоогүй байсан. Тийм ээ сонссон. Тэгвэл тэд 3 өдрийн турш хайсан боловч юу ч олоогүй гэдгийг сонссон байгаа. Энэ бас л үнэмшилтэй сонсогдож байна уу? Магадгүй тэр голоос гар бууг олоогүй гэдэг нь бодит зүйл гэж Энди 50 хариулв. Гэхдээ Пондроуд голын гүүр нь яр мут болон цутгадаг цуцгалангаас холгүй байдаг гэдгийг онцлмаар байна. Тэр хэсгийн урсгал нь ширүүн болохоор гар бууг булан руу урсаад явчихсан байж болох талтай. Тэгвэл таны эхнэр болон ноён Квентиний цуснд будагдсан цогцоснаас гаргаж явсан сумнууд таны гар бууны хоронд мэдээж ямар ч холбоо байхгүй тийм үү? Тийм эрхмээ. Энэ ч гэсэн үнэмшилтэй сонсогдох ёстой тийм үү? Энэ асуултын дараа Энди сэтгэл хөдлөлтэй хүн гэдгийг харуулan үл мэдэг мушилзан нэмсгэлсэн гэдгийг соннууд дараа нь онцолсон байсан. Эрхмээ. Би энэ гэмт хэргийг хийгээгүй. Гар бууга аллаг гарахаас нэг өдрийн өмнө гол руу шидсэн гэж үннийг хэлсэн болохоор түүнийг одоо болтол олоогүй байгаад гайхах зүйл юр алга гэж надад санагдаж байна. Прокурор Эндиг буулгаж авах гэж бүтэн 2 өдөр шахсан. Нөгөө салфетикний талаарх мэдүүлгийг байс хийгээд л ш татна.
Хариуд нь Энди худал дэрж явсан үгүйгээ санахгүй байгаа ч Октавог гэж тангаргалж чадахгүй байна гэлээ. 1947 онд эхнэр нөхөр Дифренүүд амнасаа өндөр үнээр даатгуулсан үнэн. Тэгвэл Эндийн эхнэрээ алагдсны дараа $50,000 авах ёстой байсан үнэн. Тэгвэл тэр эхнэрээ нууц самрагтай нь хамт алах санаатаагаар байрныхаа гадаа ирээд алсан нь үнэн үү? Үгүй, тэгээгүй. Тэгвэл цагдаа нар хэргийн газараас дээрмийн ямар ч улмөр болоогүйг яаж тайлбарлах вэ гэсэн асуултанд Энди би мэдэхгүй байна гэж хариулсан юм. Үүний дараа өдрийн нэг цагт тангарахтнууд зөвлөлтөөр гараад 1:30-д эргэн ирлээ. Тангарахтнуудыг үнээс чиртэрнэ гэж шүүхийн ажилд мэдэгдсэн боловч тэд улсын мөнгөөр Бентлийн зоогийн газар тансаг өдрийн зоог барих гээд түр саадсан юм байж. Тэд орж ирээд ноён Дифренийг буруутай гэж мэдэгдсэн бөгөөд энэ мужид цаазаар авах ял оноодог байсан бол Энди анхны яргуу гарахаас өмнө нөгөө ертөнц рүү одсон байх байлаа. Прокурор хэргийн талаар юу гэж бодож байгааг нь Эндигээс асуусан боловч манер юу ч хариулаагүй юм. Үнэн дээр бол түүнд хэргийн талаарх өөр ингэсэн бодол байсан бөгөөд 1955 онд би түүнийг нь сонссон юм. Бид хоёр толгой дахин мэндэлэхээс илүү нөхөрсөг харьцаатай болох хүртлээр 7 жил болсон. Гэвч 1960 он орчмоос л өөрийгөө Эндигийн жинхэнэ дотны хүн болсон гэдгийг ойлгож эхэлсэн юм. Бид хоёр хоёулаа олон жилийн ялтай, нэг хонголд нилээд зайтай байрладаг хоёр өрөөнд суудаг байлаа. Намайг энэ хэргийн талаар ямар бодолтой явдаг вэ гэж гээд Энди нэмсгэллээ. Тэр өдөр аимшигтай золгүй явдал тохиолдох бүхэл нөхцөл нь бүрдчихсэн байж тэ гэж би боддог. Нэг дор тийм олон таагүй явдал араараасаа зурн тохиолдно гэж хэний санаанд орох үлээ. Тэр хараал идсэн байшинд муу ер нь үрэлжгээд байсан шиг байгаа юм. Хэргийн эзэн хүн ямар нэгэн тэнмэлэтгэд хулгайч байсан баг. Эсвэл бүр тэр хавар тэнж явсан гаж донтонж байсан байж болох юм. Ингээд нөгөө хоёр алагдсан үр дүнд нь би энд сууж байна. Ингээд л болоо. Харин одоо Энди бүх амьдралаа би шимгэхэд дийлэн хэсгийг нь Шовшенк нэртэй энэ хараал идсэн газрын мухард өнгөрөөдсөн. Таны хавтас тэрэгт хүн амны хэрэг гэсэн тэмдэглэгээ байсан цагт эндээс гарна гэдэг тунж амаргүй зүйл. Яг л усны дуслаар чулууг бутлахтай адил. Эндхийн өршөөх комисс бусад шоронгийнхоос 2-оор илүү буюу 7 хүнтэй. Тэд долуулаа уяр нь өрөвдөн гэдгийг мэддэггүй чулуун зүрхтнүүд тэдгээр залуусыг айлгана эсвэл уяраа нь хахуулдна гэж саналтгүй. Энд торны цаана бүх зүйл өөрчлөгдөж мөнгө хүртэл наранд байдгаас өөр утгатай болдог юм. Надад нилээд үр тавьчихад бараг 4 жилийн турш цовуулан төлсөн Кендрикс нэртэй нэг залуу байлаа. Би өөрөө бол хизээч олж чадхааргүй мэдээлэл олох чадвартай гэдгээрээ надад хэрэгтэй хүн байсан юм. Над шиг ажил хийж байгаа хүн эргэн тойрондоо болж байгаа бүхний талаар мэддэг, сураг ажиг тавьдаг байхаас өөр аргагүй л дээ. Өршөөлийн комиссийн гишүүд Эндигийн талаар яаж санал өгсөн талаар Кендрикс надад ярьж өгсөн юм. 1957 онд 7-гийн эсрэг тэг гэсэн харьцаагаар Эндигийн эсрэг 58 онд бас дахиад л 7 тэг, 60 онд 5-2. Дараагийн жилүүдэд ямар шоу харьцаатай байсан талаар мэдэхгүй ч 16 жилийн дараа ч гэсэн манер 5 дугаар блокийн 14 дугаар камертаа суусан хэмэрээл байсан юм. Тэгэхэд 1975 онд Энди 57 та байлаа. Үнэхээр сулсан бол маш их буян үлдэж байгаа нь мэдээж ч гэлээ ангид сонсож бай. Би 1945 оноос 53 он хүртэл камертаа тагтаа тийжээж байсан Шервуд Болтон гэдэг нэрийг таньдаг байлаа. Энэ нөхөр өршөөлөөр суллагдах хүртлээр тагтаа тийжсэн. Шувуунд хайртай байсандаа биш зүгээр л олон жил хамт байсаар дасчихсан болохоор л тэр. Тагтааг нь Джек гэх. Тэгээд Шервуд өршөөлийн комиссийн шийдвэрээс суллагдахаас нэг өдрийн өмнө Джекийг суллан тавьсан юм. Шувууч манерийн гар дээрээс дэрхийн нисэдэл сураг тасарсан. Гэтэл Шервуд Болтныг манай аз жаргалтай бяцхан гэр бүлийг орхин оцсноос 7 хоногийн орчмын дараа нэг танил маань намайг дуудан Шервудын алхах дуртай байсан сэлхэлэх талбайн баруун буланд дагуулж очив. Тэгсэн тэнд нь хөөрхий тагтааны цогцос гэж арайхийн танигдах үд сүдүүлсэн хэсэг мах хэвтэж байхан тэр. Нөгөө залуу надаас энэ Джек мөн үү гэж асуусан юм. Тийм ээ. Энэ бол Джек мөн байсан. Хөөрхий шувуу үлбэрүүд хүчгсэн байсан да. Би Эндитэй анх таарснаа юр мартдаггүй юм. Тэр өдөр болсон бүхний талаар нэг ч зүйл орхигдуулалгүй яриад өгч чадна. Тэгэхэд манер Рета хаявртыг олоод өгч гээгүй. Нилээд сүулдэг байсан юм.
1948 оны 100 манер октоор асуудлаар надтай уулзсан юм. Миний ихэнх наймаа шоронгийн салгилдаг талбайд болдог байсан болохоор түүнтэй ч гэсэн тэндэл уулзлаа. Тэр талбай их томолдоо. Бусад их шоронгийнхтой харьцуулах юм биш. Хойд хэсэг нь булан болгондоо харуулын шугууртай ханар хүрээлээстэй сайн зэвсгэлсэн дурантай харгалзагч нар шуугуур дээрээс эргэн дөрнө ажиглаж суудаг. Гол хаалгач тэнд. Элдв ачаа оруулдаг аж ахуйн хаалга нур талдаа. Тим хаалга 5 байдаг юм. Шавшанк баггүй ачаалтай ажилдаг болохоор 7 хоногийн туршид тэдгэр хаалгаар зарлагууд нааш цааш хөлгөж ачааны машинууд дохиогоо хангинуулан давхилддаг. Шорон дотор угаалгын газар бий. Тэндээ өөрсдийнхнөөс гадна Кит Гэригийн эмнэлэг Элиотын асрах газрын цагаан эргэлэг угаана. Бас хотын захиргаа төрийн албад шорон хамгаалтын албаны олон машиныг дурддаг засварын газартай. Тэндэн засварчны ажилтай хоригдлууд ажилтдаг нь мэдээж. Сонирхуулгад өршөөлөн хэмсийн гişүдэж манайхаар үйлчлүүлэх боломжийг алддаггүй байсан юмдаг. Харин талбайн баруун хэсэг нь торлсон олон жижиг цонхтой чулуун хана. Бидний байсан 5 дахь блок нь энэ харны нөгөө талд байрладаг. Шоронгийн захиргаа эмнэлэг болохоор зүүн хэсэгт нь. Бусад шоронгод бол Шавшанк барагтаалбал дүрдэг байсан болохоор 1948 онд 3-2 дахь хүрэхтэй үгүйтэй хүнтэй байсан. Гэхдээ талбай дээр 80-аас 100 хоригдол хөл бөмбөг эсвэл бейсбол тоглож өгөөбөл хоорондоо юу ч юм бэ ярилцсан алхаж яваг өдөр болгон шахуу харж болдог байлаа. Салхилах хүмүүсийн тоон ням гарагт бүрч нэмэгдэхэд шавгуур дээр суух сайн ирчүүд бас нэг ч хүүхэн байхгүй байгаагээс тооцоолох хүмүүс амралтын өдрүүдээр салхинд гарч байгаа мэд сэтгэгдэл төрдөгсөн. Энди надтай ням гарагт уулзсан юм. Надтай байсгийгээд л бизнес хийдэг Элмор Эрмитажтай ярьж дөнгөж дуусчаад байсан чинь Энди төхөөдөрлөө. Би манерийн талаар олон зүйл сонсчихсан байсан мэдээж. Тэр үед манайхан түүнийг зөрөгтэй чиглээ бие тоосон зожиг эргээд дүгнчихсэн байсан. Ямар сандал манай ихэд Энди өөрийнхөө басыг жирийн хүний бааснаас сайхан үнэртэй гэж үздэг гинлээ гэж ирэлцэж байхав. Бас болоогүй энд сайнаа үзэхгүй нь ойлгомжтой гэцхэн. Сайнаа үзэхгүй гэдэгт нь эргэлзэхгүй байсан хүмүүсийн нэг нь Богд Аймонд. Аминдаа хайртайлбал энэ хүнийг холуур тойрсон дээр гэж энд ирэлцдэг байсныг хэлэх хэрэгтэй байх. Энэ мэтэр Эндитэй холбоотой олон яриа сонсогддог байсан ч би элдв цуу ярианд бус харин хүний тухай өөрийнхөө дүгнэлтэнд л итгэдэг хүн. Өдрийн мэнд гэж манэрхэллээ. Би Энди Дифрен байна гэд гараа өгсөнд би гараа барьлаа. Нийт ич хүн болох гэж цагаа дими үрдэг хүмүүстэй огт адилгүй харагдаж байв. Үнэхээр ч бид хоёр тэр даруйл ажил хэргийн яриандаа шилжив. Таныг зарим нэг зүйл олоод өгч чаддаг хүн гэлцэх юм. Мөхөс би зарим нэг зүйл хийж үнэхээр чадна гэсэн утгатай хариу өгөв. Гэтэл Энди та яаж оруулж ирдэг юм бэ гэж шууд асуув. Зарим юм өөрөө л гарт ороод ирдэг. Яг тайлбарлахад хэцүү л дээ. Магадгүй намайг Ирланд хүн болохоор тэгдэг байж болох юм гэхэд миний хариуг сонсоод тэр үлмэдэг нэмсгэлв. Та надад геологч алхуулдаг гэж. Тийм юм бас байдаг юм уу? Тэгээд яах гэж байгаа юм? Энди миний асуултыг сонсоод гайхаж хөмсгөө баг зэрэг өргөөд захиалагчаа яах гэж байгааг тодруулах нь таны бизнесийн бас нэг хэсэг гэж хэлэх гээд байгаа юм биш үсттэй гэлээ. Яг энэ үед би яагаад Эндиг бие тоосон зожиг гэдэг болсныг ойлгосон бөгөөд ийм асуулт тавьж байгаа хүнийг өөрөөр юу ч гэж нэрлэх билээ дээ. Энэ асуулт нь надад нэлээд ёжтой санагдсан болохоор түнд байдлыг тайлбарлаж өглөө. Ингэж хэрв та шүдний сайдтай болохыг хүсвэл би яах гэж байгааг чинь тодруулах гэлгүй болоод өгнө. Үнээл хэлнэ. Яагаад гэвэл шүдний сайд зүйл юу ч гэх юм бэ? Аминд халтай зүйл биш. Та аминд халтай зүйлд харшилтай юм уу? Мэдээж. Энэ үед хуучир цэмэрсэн бейсболын бөмбөг биднийг чиглэн нисээд ирлээ. Энди бөмбөгийг барьж аваад байрандаа иргэн бөмбөгийг яг ирсэн газар руу буцаан шидэв. Бөмбөг шидэж байгаа нь тун шивсэлтэй хурдан байлаа. Алдартай бейсболчин ч гэлээ ийм шидэлттэй байхаасаа ичхгүйдэг. Эргэн тойронд салхилж яваа хүмүүс дор бүрнээ өөр өөрсдийн ажлыг хийхин зэрэгцээ нүднийхээ булангаар бид хоёрыг ажиглаж байгааг би мэдэж байлаа. Магадгүй манааны шавуур дээрх залуусч бид хоёрыг сонирхон ажиглаж байсан биз. Бусдынхаа дунд нэр хүндтэй үгийг нь сонсдог хэдэн хүн шорон болгонд заавал байдаг. Жижиг газар 4-5, томд нь 20-30 байх жишээтэй. Шавшангтэг тийм хүмүүсийн нэг нь би байсан бөгөөд миний үг тунж жинтэй байсан юм. Эндитэй уулзсны дараа миний хэлэх үг цаашдынх нь хувь тавиланд маш чухал үүрэг гүйцэтгэв. Манер үүнийг сайн мэдэж байсан ч өчүүхэнчдүүдийн аятал засахгүй байлаа. Үүнийг нь би үнэлсэн. За яг би танд энэ алах гэж ямар шүү зүйл байдаг? Түүгээр юу хийх гэж байгаагаа тайлбарлая. Геологч алах нь ойролцоогоор ийм хэмжээтэй. Гэж хэлээд Эндиг хоёр алгаараа заавахт нь хүмүүс хурууга хуурайдаж цэвэрлэн тун сайхан арчилсныг нь ажиглав. Нэг талаас зэт түшиг ушуутай,
Нөгөө талаасаа автха тавтай. Би чулуунд дуртай болохоор танд ийм захиалга өгч байгаа юм. Чулуу гэж Энди давтан хэлснээ над руу хараад танд нэг юм харуулъя гэд явган суучав. Би ч дагаад суулаа. Энди газараас шороо атгаж яваад алах орондоо үржигэлдэг юм байна. Түүний цэвэрхэн цагаан гарыг нь тойрон тоос шороо пүргэж иглэлээ. Тэгсээр алганд нь хүний анхаарал татаад байхааргүй хэдэн чулуул үлдэв. Гялалдсан хоёрыг нээс тооцвол хүний анхаарал татаад байх юм ёр алга. Тэдгээр энэ дотроос Энди нэг өөхөн чулуу аваад сайтар цэвэрлсэний дараа л сая нэг юм хүний харц тогтох шил шиг гялалзж эхлэв. Энди чулууг надад шидэж өгөв. Би чулууг барьж яваад нэрийг нь хэллээ. Тийм ээ, өөхөн чулуу мөн гэж Энди толгойд өглөө. Харин одоо иш ардаа боржин занар манай тухтай байшинг толгод ухаж хийсэн гэдгийг таалаа анзаарсан байж дараа. Тэгэхээр энд өмнө нь шохон чулууны орд байсан гэсэн үг. Тийм болохоор л энэ бүхэн энд хэвдэж байгаа юм. Гэж хэлээд чулууг хаяад гараас ихсэрлээ. Би чулууны хоббитой хүн. Бүр тодорхой хэлбэл ийшээ орохоосоо тийм байсан. Гэхдээ энд ч гэсэн боломжийнхоо хэрээр дуртай зүйлийг хийж баймаар байна. Тэгээд бүтэн сая өдөр болгон чулуулаг хайхыг экспедицэд гарах болж байна уу? Тэр өөхөн чулууны өчүүхэн хэлтрхий зүрх сэтгэлийг минь хөдөлгөжчихжээ. Санаанд багтамгүй тэнэглэл гэдэг нь мэдээж яаж гэдгийг тайлбарлаж чадахгүй. Өмнө нь нэгж хүн иймэрхүү зүйл сонирхож байгаагүй болохоор тэр биз. Магадгүй тэр жижиг хэн чулуу биднийг гадаад ертөнцтэй холбож байгаа авралын утас шиг санагдсан байх л та. Эрхчлөөтэй холбох утас. Оргоогоос охиндэн дээр гэдэг шиг зүгээр сууж байснаас нэм гараг болгонд ийшээ хайгуул гарч байсан дээр гэж Энди хэллээ. Тэгсэн ч гэлээ тэр жижиг хэн алгач нь хизээ нэгэн цагт хэн нэгний гавлыг хагц өгчихгүй гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байж болох уу? Надад энд тайсан байхгүй гэж Энди зөөлөн хэлв. Ийм тайлбар сонсоод би нэмсэглэв. Удалгүй гараад ирэндээ. Тэглээч би элдв маргааныг алахгүйгээр шийдэж чадна. Тэгвэл ханыг цөм зөхөөд орох гээд байгаа ч юм билүү. Хэрв тийм бол Энди инээд алдав. Яагаад гэдгийг нь 7 хоногийн дараа нөгөө алхахыг олж хараад ойлгосон юм. Хэн нэгэн таны алхахыг олоод харчихвал хурааж авна гэдгийг мэдэж байгаа бах гэж найдаж байна. Алах биш цайны халбаг байсан ч хурааж авна гэдэгт итгээрэй. Ийм байхад чи энд талбайн голд суугаад алхаар газар малтах гэж байгаа юм биш үсттэй. Хаанаас та би арай өөр зүйл сэдэж болно. Би толгойд өхөн зөвшөөрлөө. Эцсийн эцэст юу хийх нь надад үнэхээр ямар ч хамаагүй хонь. Би захиалгын дагуу барааг нь олж өгөөд л гүцээ. Дараа нь юу болох нь миний санаа тавих зүйл огт биш. Тэгээд тэр алхах чинь ямар үнэтэй байдгийм бэ гэж би сонирхов. Манерийн надтай харьцаж байгаа тайван бөгөөд үл мэдэг ёж таис миний сэтгэлд хүрч байлаа. Хэрв та энэ хараал идсэн газрын мухарт надтай адил олон жил байсан бол би гэж цээжээ балбан чанга дуугаар хараалын гол дуугаар сагадаг энтхийн нөхдүүд ямар их залхаадыг ойлгоно доо. Товчхон хэлэхэд Энди надад шууд л таалагдсан юм шиг байгаа юм. $8 гэж Энди хариуллаа. Гэхдээ таныг би энд ямар ч онцгүй бизнес хийгээд суух хүн биш гэдгийг сайн ойлгож байна. Ер нь бол барааны үннээс гадна 10%-ийг нь шагнал болгож авдаг юм. Харин аюулгүйчгэлээ дарга нарын нүдэнд аюултай гэж харагдаж болох зүйл дээр төлбөрийг нь ахиу авдаг. Тэгээд ч би өөрийнхөө механизмыг ажилуулахын тулд зарим хүний гарыг цайлах хэрэг гарна. Тэгэхээр $10 болж байна. За тохирлоо. Би үл мэдэг мушил заад манерийн өдөөс ширтэв. Тэгээд тоолдог юм нь өөрт чинь байгаа юм биз дээ. Би шүү гэж хариулахдаа Энди мөрөө хавчив. Энэ явдлаас нэлээд хожуу манерийг миний багцаалж явснаас хавгүй их мөнгөтэй байсныг нь олж мэдсэн юм. $500 орчим доллартай байсан гэсэн. Би эндээ нугад орчихсон эргэлдээ. Мэдээж ийш орж ирж байгаа хүн болгон сайн нэгжүүлдэг бөгөөд шалгаж байгаа хэд олсон бүхнийг чинь хурааж авна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ туршлагатай эсвэл Энди шиг сэргэлэн хүнд бол шалгалтын хэдийн толгойг эргүүлэх арга мундахгүй. Тэгвэл сайн байна гэж би хариулав. Бас тэгээд баригдвал яах ёстойгоо мэдэж байгаа тийм биз? Тийм гэж найдаж байна гэж Эндиг хариулахад нь харцсан өөрчлөлтийг хараад юу гэж хэлэх гээд байгааг минь сайн мэдэж байгааг нь ойлголоо. Харцсан тун ялахгүй өөрчлөгдсөн л дөө. Үл мэдэг ёжлонгоо болсон гэхүү дээ. Баригдвал алхаа санамсаргүй болсон гэх ёстой шүү. Гянданд 2-3-7 хоног суугаад бас олсон зүйлээ хураалгаж хавтас дэрэг дээрээ тэмдэглэгээ хийлгэх үз. Миний нэрийг ямар ч тохиолдолд хэлж болохгүй. Олсон тэгээд л болоо. Илүүчгүй дутуучгүй. Харин намайг барайд өгчгүй ахиж надтай хамтарч ажиллана гэж горьцсны чирэггүй. Шил виски баяраар идэх шоколад байсан ч би татгалзсан. Дээр нь эндхийн дүрм журмыг тайлбарлаад эргээд өөрийнхөө залуусыг явуулна гэж мэдэрээ.
Би хүч хэрэглэх дургүй хүнжиглээ. Ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаалж байхгүй бол бизнес маань тунжтаагүй төгсөн шүү дээ. Намайг зөв ойлгоорой. Тийм ээ тэр мэдээж. Санаа амар байж болно. Ийм газар яах вэ, ийх вэ гэж санаа зовно гэдэг тэнийг бас нийтэмтэй хэрэг байдаг юм. Тийм болохоор би элдв зүйлд санаа зовж явдаг хүн биш. Манер толгойд өгчхөд яваадаг өв. Энэ явдлаас 3 хоногийн дараа угаалгын газар үдийн хоолны завсарлага болж байхад манер миний хажуугаар нэг ч үг дууралгүй бүр эргэж чаралгүй зурж өнгөрдөг юм байна. Тэрхэн хооронд харин мөнгөө миний гарт яг л хөзрийн ил бүзүүлж байгаа юм шиг сурмагай гихчин шургуулчихдаг байгаа. Юмыг хурдан сурдаг овоо ир юм гэж. Харин би нөгөө алхыг нь аль хэдийн уруулаад ирчихсэн байлаа. Бүтэн өдрийн турш хаалаас алж явсан болохоор Энди надад худал хэлээг болохыг нь сайн харж авсан юм. Ийм ашиглаад эндээс орхно гэж бодохын хэрэггүй гэдгийг илэрхий. Оролдоод үзлээ гэхэд 500 эсвэл 600 жил шаардагдах биз. Гэсэн ч би болгоомжлохгүй бол болохгүй байлаа. Хэрвээ энэ алхны хурц үзүүр хэн нэгний гавлыг ярьчихвал хөөхөр салхилж чадхаа болох нь гарцаагүй. Тэгээд ч би Эндиг эгчдүүстэй шөргөөцөлдөөд авсан тухай сонсчихсан байсан болохоор алхыг тэдэнд зориулж аваагүй байгаасаа гэж их найдаж байсан юм. Дими найдаг нь ойлгомжтой болсон л доо. Маргааш өглөөний 5 гэлхээс 20 минутын өмнө нөгөө алхыг эндээс 1956 онд явх хүртлээр 5 дугаар блокийн шалыг шүрддэг байсан Эрни гихч залууд сэм дамжууллаа. Эрни алхыг аваад дуугүй цааш явж дараагийн 19 жилийн турш Эндиг тэр алхаараа хийсэн ямар нэгэн зөрчлийн талаар би сонсоочгүй хараачгүй юм. Дараагийн бүтэн сан өдөр нь Энди надтай довжон дээр таарлаа. Царай нь тунж базаахгүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Доод уруулан хавдаж хазар нь язраад баруун нүдэнд хөх няцаа болоод хагас анчихсан. Энди эгч дүүстэй шөргөөцөлдсөн хэвээр байсан ч тэр талаараа надад ганц ч үг цохуулгасангүй. Олж өгсөнд баярлсан шүү гэж хэлжгээд цааш яваадаг өв. Би манерийн юу хийхийг нь анхааралтай ажиглаж байлаа. Энди цааш хэсэг явснаа зог тусч тонгоос на газараас жижигхэн чулуу авлаа. Нөгөөхөө чулууг арилгаж эргүүлж тойруулан анхааралтай ажиглаж гарав. Шоронгийн хувцас халаасгүй байдаг журамтай. Гэвчим ялахгүй зүйлийн учрыг олох амархан л да. Энди ч чулууга ханцундаа хийжгээд цааш яваадаг өв. Би энэ бүхнийг хараад түүнийг үнэхээр хүндэлсэн юм шүү. Тулгараад байгаа бэрхшээл асуудлынхаа талаар энд тэнд уйлгнэж явахын оронд Энди юу ч болоогүй юм шиг тайван байж амьдралаа багч гисэн сонирхолтой таатай болохыг хичээж байлаа. Гэтэл олон хүн энд байхдаа ч тэр наранд гарсныхаа дараа ч гэсэн болж байгаа бүхэнд ингэж хандаж чадахчгүй. Дээр нь нүүр царай нь өчигдрийн мөргөлдөөнөөс уулж аймаар олчихсан атал хумсаа толийтл нь арчлаа цэвэрлж гисэн байхыг нь би анзаараад авсан юмдаг. Энэ явдлаас хойш 6 сарын хугацаанд Энди гол төлөв ганцаараа гянданд өнгөрөөсөн болохоор тоо гэдгэн л таарсан. Ганагийн сувгийн контентийг зөвхөн доор гарч буй YouTube сувгаас үзээрэй. Лайк, share, subscribe хийснээр та илүү олон сонирхолтой бичлэгийг үзэх боломжтой. Чанартай контентийг зөвхөн Ганагийн сувгаас. Харин одоо эгч дүүс гээд байгаа новшнуудын талаар хэдэн үг хэлэх хэрэгтэй байх. Бусад иш оронд ийм төрлийн хүмүүсийг өөрөөр нэрлэдэг л дээ. Бүр хожим тэднийг бүр алуурчдын хатад ч гэж нэрлэцгэх болсон. Харин тэр үед шавшингт тэднийг эгч дүүс гэдэг байлаа. Ер нь тэгээд яаж ч нэрлэлээ гэсэн мөн чанар нь өөрчлөгдөхгүй болохоор ялгаагүй л дээ. Одоо бол анарсанд эрийг эмлэх гэж гаж зүйл байдаг гэдгийг хүн бүгд л мэдэх болж. Аргачгүй л дээ. Олон хар юмнууд жирийн аргаар таашаал авах боломжгүйгээр нэг газар удаан хугацаанд хашигдчихаж байгаа юм чинь. Тэгэхээр наранд зөвхөн хүүхнүүдтэй харьцдаг байсан эрчүүд ч гэлээ амсраа халин урсаж байгаа хуйл тачаалаасаа болоод солиорчихын тулд эрэгтэй хүнтэй секс хийхээс өөр аргагүй байдалд орхон сөнгүй. Гэхдээ миний бодлоор бол ижил хүйснээ сонирхох хандлага тэдэнд бүр төрөлхийн байсан байж таараа. Үгүй байсан бол тэд эрх чөлөөтэй болж эхнэр хүүхнүүдтэйгээ уулзрах хүртлээр төвчээртэй хүлээгээд л сууцгаач явах ёстой байсан биз дээ. Эгч дүүсээс гадна залуу царайлаг толгойн сайн ажилдгүйгээсээ болж шоронд орсон хойноо бусдын арганд орж эр хүнтэй явдаг болсон эрчүүдэд хангалттай олон. Ийм эрчүүд гол төлөв жирийн амьдрал дээр хүүхнүүдийн гүйцэтгэдэг үүргийг хүлээдэг бөгөөд нөгөөдөл нь тэдэнтэй унтах гэж хоорондоо уралцаж байдаг. Тэдний дээр нь эгч нар гэж хэсэг хүмүүс бий.
Нарны амьдралд хүчирхийлэгчид ямар аюул дагуулж байдг эгч дүүс нар нарсанд яг л тийм аюултай. Гол төлөв тэд хүчин, хүн амин, дээрэм гэх мэтийн онц ноцтой хэрэг хийгээд олон жилийн ялавсан хэрэгтнүүд. Тэгээд дийлэнхтэй залуу сул дорой юм үзэг өнөختүүдийг олзлон. Гэхдээ Энди шиг зөвхөн гаднаасаа л сул дорой харагддаг хүмүүс ч бий. Эгч нар шүр угаалгын газрын арын довж эмлэг бариангавчлана. Бас шүүгээ шиг давчуу бүх зэрэг цаг угаалгын газрын агуулгын өрөөндж хэд хэдэн удаа хүчин хийж байсан юм. Эгч нар дийлэнхтэй эвээр яриад авч боломжтой байсан ч хүчээр авцгаана. Дээр нь тэдний эрхэнд орж тархин нэргсэн зарим нь яг л юм үзэг өгөхөд шиг өөрсдийг нь хүчирхийлсэн эрэгтэй татагдах явдалтай адилаар араас нь хөөцөлдөж харагдаг нь инээдэмтэй гэх үтэй. Гэхдээ л ажиглаад байхад эгч нарын хувьд хүчээр эзэмдэх нь хамгийн их таашаал өгдөг шиг байгаа юм. Тийм байсан цаашид ч тийм л байхаз. Энди Шавшангт орж ирсэн өдрөөс л эгч нарын анхаарлыг татсан юм билээ. Маш тайван, царайлаг, цэвэрч хүн байсан болохоор тэгж анхаарлыг татсан байх л да. Хэрэг би танд үлгэр ярьж өгч байсан бол Энди эгч нартай он удаан жил тууштай тэмцэж цаадуул нь авч чадах гэсэн юм авч чадаагүй энэ төрөг зөндөөл гоё юм ярих байсан. Гэвч ийм үлгэр ярих гэсэн ч чадахгүй нэ. Шорон гэдэг бол үлгэрийн адал явдал яагаад ч гарах боломжгүй газар болохоор тэр. Шавшанг тэрээд 3 дахь өдрөө шүршүрт орох гэж байхдаа эгч нар Эндиг эхлээд үдсэн байсан. Тэр бол зүгээр л янзыг нь үдсэн төдийл зүйл байлаа. Цөвөр чоннууд олзон өөрийгөө хамгаалах ямар чадваргүй гэдэгт бат итгэлтэй болохын тулд ээрч хоргоогоод гүгээд л байдаг шүү дээ. Эхний удаад Энди огцом мэргэж зөгөхдөө эгч нарын хамгийн хүчтэй нь болох Box Diamond гихчин уруулыг сэтлээд хайчгаж. Азар хоёугууд ойрхон байсан тул зодооныг болиулсан байсан. Гэвч Box нь Эндиг чадхтаал чадна гэж амласан бөгөөд амлснаач биелүүлсэн юм. Хоёр дахь удаага Энди эгч нартай угаалгын газрын ард таарчээ. Энэ муу тоосон дарагдсан бяцхан довж олон жилийн хугацаанд тунч олон юм үзсэндээ. Хоёугууд тэнд юу болоод байгааг мэдхийн сайнаар мэдэж байсан ч хуруугач хөдөлгдөггүй байлаа. Тэнд үргэлжил угаалгын нунтаг цайруулагчийн сав хуураагаараа барихад ядагч хөмөртлөө жаахан чигтэл бол хүчил шиг идээд түлчигдэг Hexlight нэртэй хүчтэй нунтаг хөглөрч байдаг. Хоёугууд болохоор энэ газарт тунж дургүй. Ухрах боломжгүй хоригдлуудад бүслэгдэх аюултай газараас хулуур яв гэж дөнгөж ажилд орохтон зааж эхэлдэг болохоор аргагүй л дээ. Хоёр дахь удаад Box угаалгын газар байгаагүй юм билээ. 1922 оноос хойш угаалгын газрын бригадыг ахалж байсан Хенли Бакасын хожим ярьснаар бол Box-ийн 4 найз байсан гэсэн. Энди гартаа уут Hexlight барьчаад ойртож ирснийх нь нүдрүү цацна гэж айлгаад хаалга руу ухарч эхэлж. Гэвч тэр өдөр Азийн тэнгэр мань нэрийг харж үзээгүй болохоор Энди зариулагчин гэлруутан дээр хальтраад унжчихсан байна. Мэдээж нөгөө дөрвөн тэр дэрүү дараад авч. Бүлэглэн хүчирхийлэлд өртөх гэсэн тунж тааг үзүүл олон жилийн туршид хоригдлуудын хувьд байдгал нэг үзэгдэл хэвээр байх биз. Энди ч гэсэн энэ зүйлийг тойрч гарсангүй. Нөгөө дөрөв Эндиг том кардон хайрцаган дээр унгаж хүзүүнд нь хутга тулгаж угаад нөгөө ажлаа ээлжлэн хийцгээж. Иймэрхүү тохиолдлууд маш хэцүү тусдаг ч гэсэн тэгсхийгэд мартагддаг юм. Өөрийнхөө туршилгаар яриад байгаа мудаа гэж таалга бодож байгаа. Үгүй ээ гэж би хариулмаар л байна. Нэрээ шүү. Эхэндээ хэсэг хугацааны турш цус харна тийм ч хүчтэй биш л дээ. Тэгээд салхилж байхдаа зарим нэг малын амнаас хөрмийн анхны шөнө ямар шоу өнгөрөв гэсэн утгатай асуулт сонсомооргүй байгаа бол цувсыг нь тогтоох хүртэл ариун цэврийн цаас хавчуулах хэрэгтэй байдаг юм. Яг л хөөхнүүдийн биеийн ирж байгаатай адилаар 2-3 хоног бага зэрэг цус гарч байгаа зөксөн. Өөр яахчгүй. Бие чинь гэмтэл аваагүй ч гэлээ хүчирхийлэл бол хүчирхийлэл байдаг хойно өөрт чинь тохиолдсон зүй бус зүйлтэй цаашид яаж амьдрах вэ гэдгийг шийтгэл үлдэнэ. Энди энэ бүхнийг даваад гарсан. Гасалж гиншилгүйгээр ганцаараа л давж гарсан юм. Өөрийнх нь оронд хинч байсан хийдэг дүгнэлт тэгэл хийсэн, бууж өгөх, эсвэл цаашид үргэлжлүүлэн тэмцэх гэсэн хоёрын нэгийг л сонгох юм байна гэсэн дүгнэлт. Тэгээд мэнэр тэмцэхээр шийджээ. Энэ явдлаас 7 хоногийн дараа Box бас 2 новшоо дагуулад ирэхдээ Rooster McBride нэртэй нэгнийх нь намалтгийг нь шууд нээж өргөсөн. Тэр Rooster McBride гихч намхан дуг шами ирээвтэй фермер нь дагвар өхнөө өгтлэн зодсон хэрэгээр энд сууж байсан юм. Наранд байгаа хүмүүсийн аз болоход энэ новш Шавшанкаас гарч чадалгүй өгсөндөө. Нөгөө 3 новш нийлж байгаад Эндиг унгаад авч Rooster нь Pete Verny чөлөөдөө би яг сайн мэдэхгүй болохоор баттай хэлж чадахгүй. Нэгэнтээ нийлж байгаад Эндиг сүгдэн суулгахад Box Diamond өмнө нь зогссон байна. Тэгээд ишин дээр нэрээ сийлсэн тонгоргоо тэлгэж байгаад Box нааша харж бай бэнд минь. Намаг одоо нэг юм гаргаад ирэхэр чи амандаа хийн шүү. Дараа нь ноён Rooster бас тэгнэ. Бидэн таашаал өгөхөөс татгалзахгүй байгаа юм бидтэй.
Тэгээд чичээ Рүүстерийг өвтгсөн болохоор өвчнийг намжих арга хэмжээ авах ёстой гэж. Энди хариуд нь миний аманд тэр зүйлээ хийвэл үүр далдана гэж мэдэрэй гэж тайван хариулж. Тэр өдөр угаалгын газар байсан Эрни хожим нь Бокс ийм хариу сонсоод Эндиг яг л тэнэг хүн харж байгаа мэт хэсэг харсан гэж хэлж байсан. Бокс тэгээд чи намайг сайн ойлгоогүй юм шиг байна. Наашаа харж бай гэж яриад л яг л хамгийн энгийн зүйлийг тэнэг хүн тайлбарлаж байгаа мэт удаанаар. Хэрв чи эвгүй хөдлөх юм бол энэ хутганы амтыг үзнэ гэж мэд. Одоо ойлгож байна уу гэжээ. Би ойлгосон л доо. Та нар л ойлгоогүй юм шиг байна. Миний аманд хийх гэж оролцсон болгоныг чинь би тас хазна. Хутганы тухайд гэвэл огцом өвдөлтийн нөлөөгөөр хүн өтгөн шингэнтэйг олилтгаас гадна шүдэ маш хүчтэй зуудаг юм. Энди ийм хариу өгчөд үл мэдэг ёжтэй нэмсгэлэн Боксыг ширтжээ. Яг л нөгөө гурван түүнийг хүчрхийлэх гэж ирээгүй, зүгээр л хүний рефлексийн талаар ярилцах гэж ирсэн мэд. Яг л бөкснөөсөө цус хоожуулж чад агуулгын зөөлөн шалан дээр 2 моногэрд гараа мушгуулчихсан сууж байгаа биш, харин ганган 3 хос костюм өмсөж зангаа зүүчгээд хүмүүстэй уулзаж байгаа мэд. Тэгэд та нарт хэлэхэд ингэж зуусан зуултыг зөвхөн тусгай төмөр хөшүүр гэрэл хөшч тавилах боломжтой гэлцдэг юм шүү. Шалгаад үзэж болгоч димийл болов удаа гэж бодож байна. Гэж Энди үргэлжлүүлэн хэлжээ. 1948 оны 2 дугаар сарын тэр нэгэн шөнө Бокс ч тэр Рүүстер Макбрайд ч тэр Эндигийн аманд юу ч хийлгүй өргсөн юм. Хожимч гэсэн ийм төрлийн туршил тавьж зүрхлээгүй гэдгийг би лав таяа мэдэж байна. Гэхдээ яаж зүгээр өнгөрөх нөгөө гурав Эндиг тэр өдөртөө сайн балбаад бүгдээрээ гяндон цуцгаас юмдаг. Тэндээсээ гараад Энди Рүүстер хоёр цугтаа шоронгийн имлэгт хид хонсон. Эдгээр залуус Эндиг ахиж хэдэн удаа хоргоосныг сайн мэдэхгүй байна. Ямар тач Макбрайд хамраа хугацгуулснаас хойш ахиж Эндиг хоргоохоо байсан. Зун гэхэд Бокс Даймонд ч үлдсэн. Дашрам сонирхолоод Бокс Даймондтой холбоотой нэгэн сонин зүйл болсон юм байна. 7 дугаар сарын ихээр өглөөний тоон дээр Бокс байдаггүй. Камерт нь очтол бялбанууд үйлчгсэн хагас ухаантай юм шалан дээр хэвтэж байсан. Хэн зодсон, камерт нь яаж орсон гэд яг юу болсон талаар тэр ганц үг ган хийгээгүйч би бүгдийг сайн мэдэж байлаа. Гарыг нь хангалттай цайлгаж чадвал хамгаалтын офицероор зарим нэг зүйл хийлгэж болдог юм. Осолтгүй гаднаас буу оруулж ирэхээс бусдыг хийнэ. Тэр үед ийм үйлчилгээний төлөө тэнгэрт улсан их мөнгө нэгдэхгүй байсан. Одоо ч гэсэн боломжийн л мөнгө нэгдэг. Тэгээд ч тэр үед шоронгийн өнцөг болон бүрийг хянаж байдаг электрон систем нууц камерын тэр ямар байсан биш. Тэгэхээр тэр холын 1948 онд блок болон түүний бүх камерын түлхүүртэй хуйг нь дуртай хүнээ дотгош оруулах боломжтой байлаа. 2-3 хүнийг ч гэсэн. Боксинг камерт ч гэсэн. Ийм ажлын төлбөр энд байгаа хэдийн хувьд нэлээд үнэтэй л дээ. Гэхдээ шоронгийн ханны цаана байгаа хүмүүсийн хувьд тийм ч өндөр биш нь мэдээж. Харин энд бол таны гарт байгаа $1, наранд байгаа $20-той дүүцэн гэж мэд. Миний тооцсноор Боксыг ингэж хашраахад блок камерын үүдийг онгойлгох $50, хонгол зогсож байгаа хуйг болгонд $2-3 гэд баггүй мөнгө хэрэгтэй. Би Энди Дифренийг энэ бүхнийг зохион байгуулсан гэж нотолж чадахгүй ч гэлээ. Ийш нь $500 орчим авч орсныг нь мэдэж байсан юм. Тэгээд ч өмнө банкны эзэн байсан хүн. Харин банкны эзэд бол мөнгийг явал жинхэнэ эрх мэдэл болгон хувирах вэ гэдгийг хэн хэнээс илүү сайн мэддэг болсон. Бокс 3 хавиргаа хуглуулж нүдээ таглуулан дунд чөмгөө цуулуулж бас тэр нь бөксөө баг зэрэг сунтал задуулсны дараа Эндиг оролтгоо бэлдсэн юм. Зөвхөн Эндигээр тогтохгүй бүгдийг нь нэгмөр оролтгоо бэлдсэн. Яг л чанга дугаар хуцаас биш хазаж чаддаггүй зөлбөн хошгол болсон. Тэгээд дараа нь дорой өгч нэрийн игнэнд шилжчихсэн дээ. Хэрв Эндиг өрсөж хөдлөөгөө бол аминд нь ч хурж мэдэх байсан Бокс Даймонд гэх хүний санаархал ингээд дууссан юмдаг. Гэхдээ л Даймондтой тохиолдсон зүйлийн цаана Энди л байсан байх гэж санагдаад байдаг юм. Эгч нар ба Энди хоорондын тэмцэл энэ явдлын дараа нэлээд намжсан ч гэлээ бүрэн дуусаагүй юм. Цөвөр чоннууд сул дор амтныг олзолдог болохоор хэрэг гарвал өөрийгөө хамгаалж чаддаг гэдгийг харуулсан Энди Дифрен тимч төхөөрөмжтэй биш болсон мэдээж. Эргэн тойронд нь өөр улс зөндөө байсан болохоор эгч нар Эндиг онцолгоо байсан ч гэсэн нэг хэсэгтэй л ярьчууж тамин өргсөн юмдаг. Тэр болтол Энди эгч нартай тэмцсээр л байсан. Тэдэнд ганцудаа л тэмцэлгүй буугаад өгчихсөн байхад даварч удалгүй хүзүүн дээр чинь гараад суух улс гэж мэд. Ямар ч хэцүү байсан бууж өглөгүй тэмцэж л байх ёстой. Энди хаяа нэг нүүрн хөх няц болчихсон явж харагддаг байсан бөгөөд Даймондод тохиолдсон явдлын дараа эгч нартай шөргөөцөлснөөс болж 2 удаа хурууга хугалж байсан юм. 1949 онд угаалгын газрын агуулгад даавуугаар ороосон төмөр хоолойгоор цохиулаад
шоронгийн имлэгт ч хэвтэж байсан удаатай. Байнга л тэмцдэг байсан болохоор шийтгүүлж гяндан зуухан ч олонтой байсан да. Гэхдээ эрх чөлөөтэй байхдаа ч өөрийнхөө сэтгэл рүү өнгөж арахаас айдаггүй байсан хүний хувьд Эндид ганцаар өдөр хоног тоолон сууна гэдэг нэг их хэцүү зүйл биш байсан байх гэж санагддаг юм. Энэ мэтэр Эндигийн эгч нартай хийсэн дан үе үе намжиж үе үе хурцатсаар 1950 он хүртэл үргэлжилсэн юм. Тэгээд л дууссан. Гэхдээ энэ талаар дараа нь өгүүлэмж. 1948 оны намар Энди намайг салхилдаг талбай дээр тосч уулзаад өнгөлгөөний уутан цэрэг хэдийг олоод өгч чадахгүй гэж асуулаа. Тэр нь ч одоо ямар гэчин балай зүйл байдаг юм бэ гэж би сонирхов. Шулуун өнгөлөхөд хэрэгтэй дотор нь юм жигжигсэн уутан цэр байдаг юм гэж манер надад тайлбарлалаа. Хоёр талтай. Нэг нь нарийн ширхэгтэй өнгөлгөөний цаас, нөгөө тал нь бүдүүн ширхэгтэй зүлгүүр. Би ч олж чадна гэсэн бөгөөд 7 хоногийн сүүлээр алхавч байсан тэр дэлгүүрээс надад тэр уутан цэрэг аваад өгчихсөн байлаа. Зүлгүүрийн хөлсөнд би Эндигээс илүүчгүй дутуучгүй яг 10% авсан юм. Дотор нь юу ч юм бэ ч гэстэй жижигхэн давуунуудад амин төрхөн битгий хэл аюултай гэж хэлж болохоргүй байсан юм. Уутан цэр төдийл зүйл байсан юм чинь яавал гэж. 5 сарын дараа Энди надаас Рита Хайвартыг олж өгөхийг хүссэн юм. Бид хоёр кино гаргадаг зааланд суугаад энэ талаар ярилцаж байлаа. Тэр үед одоогийнхтай адил 7 хоногт 1-2 удаа бус, харин сарда ганц удаа ч юм уу кино үзүүлдэг байсан юм. Зүгээр ч нэг кино үзүүлчихгүй дандаа 9 суртахуунтай кино үзүүлнэ. Кино үзсний дараа бид танхимд орж ирж байснаас илүү инэрэнгүй хүмүүж ч гэсэн гарах ёстой юм байх. Тэр удаад ч мөн адил. Бид арх хэтрүүлэн хэрэглэх нь ямар хортойг харуулсан кино үзцгээж байлаа. Энди надад ойрхон суусан бөгөөд кино дундаа орж байх үед төхөж ирээд Рита Хайвартыг олж өгч чадахгүй гэж чихэн шивнэлээ. Үннийг хэлэхэд би их гайхсан. Энди баг зэрэг барьцаалдсан байдалтай харагдаж байлаа. Дандаа л тайван тогтун байдаг хүн чинь харин тэр үед яг л нөгөө сэтгүүлийн хуудаснаа ганцаардахад ханиулж асрыг таашаал өгнө гэж сурталчилдаг. Тусгай дэлгүүрт байдаг эрдзэн савхаар хийгдсэн зүйлүүдийн нэгийг олоод өгөөч гэж гайтай нилээд ичсэн байдалтай байсан. Наа түүхнийг чинь олоод өгнө, санаа бүү зов, тайвшир. Чамд том хэрэгтэй юм уу, эсвэл жижиг болох юм уу гэж асуулаа. Тухайн үед миний оруулж ирдэг зураг тууцууд дотроос Ритагийн хамгийн сайн нь байсан. Хэдэн жилийн дараа Бэти Грэбл хүмүүсийн хайртай болсон л доо. Зураг тууцууд 2 янзаар зарагддаг байсан юм. Жижигийг нь $1 авдаг байсан бол 4 футын өндөртэй Ритаг бүтэн биеэр нь харуулсан нь $2 хагасын үнэтэй. Томыг нэгж Энди над руу харалгүй хариулв. Яг л шөнийн гөлөв туулж байгаа үдэшлэгт ахынхаа урилгаар хулаагаар орох гэж байгаа жаал хүүшиг сандарч байгаа харагдав. Чи яг олж өгч чадна биз? Чаднаа, тайван бай гэж би хариулв. Энэ үед кино оргил хэсэгтээ хурж үзэж суусан хэд орилж хашгичин алга ташиж эхлэв. Хэр удахвал 7 хоног бүрч наан байж магадгүй. Энди ичингүрсэн хэвээр байсан нь сонин харагдаж байлаа. Тэгээд би хэдийг төлөх вэ? Би ганц очцоос өөртөө унагалгүйгээр үнийг нь боддоор нь хэллээ. Энди хизээд сайн худалдан авагч бас эр хүн байсан болохоор би өөртөө мөнгө унагалгүйгээр Ритаг аваад өгөхөд харамсах зүйл байсангүй. Эндиг Рүүстер бокс нарт үзэлцэж байхад нь миний олж өгдөг алх эгч нарын хэнийх нь гавлыг ярах бол гэсэн бодол намайг олон хоног зовоосон доо. Зураг туудаас улаа миний бизнест арх тамхины дараа хар тамхины өмнө орж байдаг томоохон хэсэг юм. 60-аад онд бүгд л Жими Хендрикс, Боб Дайлан гэх мэтийн дуучин хөгжимчдийн зураг туудас авахыг хүсцгээж байсан болохоор энэ бизнес ч их ашигтай байсан. Гэхдээ мэдээж хамгийн их ашигтай нь хүүхнүүдийн зураг байсан бөгөөд тэдэж шилээ даран гарцгааж байсан юм. Хэдхэн хоногийн дараа угаалгын газрын жолооч залуу надад 60 гаруй ээлзэхтэл зураг туудас авчирч өгсөн бөгөөд дийлийнх нь Рита Хайвартих байсан юм. Та тэр зургийг санаж байж ч магадгүй. Миний хувьд бол яг л өмнөө байгаа юм шиг санаж байна. Нэг гараараа үсэн янзлаад нүдэ хагас анчихсан усны ховцостой зогсож байгаа зураг. Хэрв та сонирхож байгаа бол шоронгийн цагиргаана хар захын тухай сайн мэддэг байсан. Бүгд л мэддэг байсан. Тэд миний мэдэж байгаа бүхнийг мэддэг байсан. Гэхдээ шорон гэдэг асар том уурын тоог дэлбэлчихгүй тулд зарим нэг клапыг нь нээж илүүдэл уурыг нь гаргаж байх ёстойг ойлгож байсан болохоор мдэггүй дүр эсгдэг байсан юм. Заримдаа шалгалт явуулж эрх мэдлийн харуулсныхаа дараа би гянданд хэд хоноо гэхдээ л зураг туудас мэтийн гэмгүй зүйлийг байж байхад хорогүйгээд тоодоггүй байлаа. Өөрөө ч амьдрч, өөрөө л бусдад ч амьдрах боломж олго гэдэг байхаа. Тэгээд хэн нэгний камераас гэнэт Рита Хайварт хэн ч юм уу эсвэл өөр хэн нэгний зураг тууцыг олвол нарнаас ирсэн гэлгэмжнээс нь гарч ирсэн гэж тооцдог. Найз нөхөд хамаатан саднаас нь ирж байгаа илгээмжүүдийг сайтар шалгадаг ч Рита Хайварт, Эва Гарднер гэх мэтийн гоо бүсгүйн зураг туудас гэсэн гэмгүй зүйлийг сүрдүүл ям болгож дахин шалгалт хийдэг хүн гэж юу ах вэ те.
Тогоог дэлбэлжихгүй тулд уурыг нь яаж гаргах хэрэгтэй вэ гэдгийг сайн тогооч болгон мэдэж байдаг. Өөрөө ч амьдрч, өөрөө л бусдад ч амьдрах боломж олгож байхгүй бол төмөнхний чин дор бас нэгэн ам гартал нь огтлоод өгөх хэн нэгэн гараад ирэх нь гарцаагүй. Тэгэхээр багч гисэн буулт хийхээсээр аргагүй. Би өөрийн суудаг 6 дугаар камеранаас Эндигийн суудаг 4 дугаар камер руу зураг тууцыг хүргүүлэхдээ Эрнигийн туслалцаа гэдэг адал авсан. Тэгснээ Эрни надад банкны эзний чанга гараар баярлалаа гэж бичсэн зураг авчирч өгсөн юм. Хэсэг хугацааны дараа өглөөний тооны үеэр гарч явахдаа Эндигийн өрөөний дэрэг дүр өнгөрөх зураа Ритаг орныхан дээр өлгөөтэй байгааг нүднийхээ булангаар олж харсан юм. Энди уртаас урт шоронгийн шөнө нойргүй хэвтэх зураа Ритаг харж нүдээ хужирлах боломжтой болжээ. Харин одоо бол нарны гэрэлд Рита бүсгүйн өрөнд хар судал татсныг нь анзаарсан. Тэр хар судал нь жижигхэн тоосонд дарагдсан цонхон дэрэг торны сүдэр. Харин одоо Эндид эгч нартай явуулсан дайндаа ялалтын зэг тавих боломж олгосон 1950 оны 5 дугаар сарын дундуур болсон үйл явдлын талаар ярьж өгье. Энэ явдлын дараа Мэннер ажлаа сольж манай халуун дулаан хамт олонний нэгэн дэлсэгтэй хуваарлагдсан угаалan газар ажиллахаа байгаад номын сан руу шилжсэн юм. Би гол төлөв олны ам дамжсан зүйл яриад байгааг та анзаарсан биз? Нэг юм хараад өөр нэгэн дэрж тэр нь явсаар миний чихэнд хүрж тэрийг нь би танд ярьж байгаа хэрэг. Гэхдээ яа гэв эргэн тойрондоо болж байгаа бүхний талаар мэдхийг хүсвэл баталгаатаагаас нь баталгаагүй хүртэл янз бүрийн лэг сурвалжийн мэдээг ашиглахаас өөр арга байхгүй хойно. Гол нь хоосон цуу яриа хүссэн зүйлээ бодиттой болгох гэсэн элдв оролдлого тооноор хэмжигдэх худал ярианаас бодит үнний өчүүхэн хэсгийг нь ялгаж авч чаддаг байх хэрэгтэй. Намайг магцуустай бодит хүнгийнхээс илүүтэйгээр үлгэр думгийн баатрын тухай яриад байгаа мэт санагдаж байж болох л доо. Харин Эндитэй олон жил хамт байсан олон жилийн ялтай хоригдлууд бидний хувьд түүний таларх элдв яриа болон байгаа байдал нь ямар нэгэн нууцлаг үлгэр думгийн гэмээр зүйл байгаа мэт санагддаг байсан юм. Эндигийн Box Diamond-тай хийсэн тэмцэл бас өөр ажилд орсон гэд миний ярьсан олон үйл явдлууд нь үлгэр думгийн нэг хэсэг нь мөнчглээ шинэ ажилд оруулсан үйл явдлын амьд гэрчин би өөрөө байсан болохоор одоо ярих гэж байгаа зүйл бүгд хөдөлшгүүнэн гэж ихийнхээ нэрээр андгалсан ч бэлэн байна. Алуурчны үг итгэл төрүүлэхгүй гэдгийг сайн ойлгож байгаач та надад итгээрэй. Энэ үйл явдал болох үед Энди бид хоёр нэлээд дотн найзууд болчихсон байлаа. Тэр намайг хөндлөж бусдаас илүүтэйгээр надтай үг солих дуртай болсон байв. Би өөрөө ч нэрийг анханасаа үнэлсэн гэдгээ дээр хэлж л байсан. Нэрээ мартснаас бас нэг явдлын талаар ярьж мартчихсан байна. Рита хайвартыг олж өгснөөс 5-7 хоног өнгөрч би өөрөө ч гэсэн өдөр тутмын аахар шахар ажилд дарагдаад тэр явдлыг бараг мартаж эхэлж байтал нэг орой Эрни надад жижигхэн хайрцаг авчирж өгдөг юм байна. Дифрэн өгч байна гэж Энди шүүрээ барьсан жигтэй хэлжгээд арилаад өгөв. Дотор нь юу байгааг харахыг маш их хүсэж байсан болохоор хайрцаг нь чгээстэй байсан цагаан картонын буудлыг яах ихийн зургүй задалчихлаа. Тэгээд гарч ирсэн зүйлийг утаан ширтлээ. Шулуугаар хийсэн тэр зүйлсэд хуруугач хүргэж зүрхлэхгүй хэсэг хугацаанд зөвхөн харж суулаа. Энэ балер ертөнц түүний ямар ч удаггүй үймэлдэн бүх заван ялгцсан дунд хүний нүд баясгасан итгэмээрийн үзэсгэлэнтэй зүйлс заримдаа таардаг боловч маш олон хүн үүнийг мартчихсан явдаг нь харамсалтай. Гялалцтал зүлэгч гсэн загасны сэлүүрийн хэлбэртэй хоёр жижиг өөхөн чулуу байсан юм. Галтмарын шиг тхэн чулууг төмөр шиг гялалзуулж өнгөлсөн ирмгүүдд нь алтлаг hodж гялалцсан. Хэрв арай хүнд байсан бол энэ хоёр чулуу тунж дажгүй товч болох байж. Салхилдаг талбайгаас олсон бохир чулууг ийм гайхамшиг болгох гэж ямар их хөдөлмөр гаргаавал. Эхлээд цэвэрлээд дараа нь алхаар хэлбэр оруулж эцэст нь маш удаан зүлгээд сүүлчийн засварыг нь оруулна. Энэ хоёр чулууг хараад сууж байхдаа би өөрийн ирэхгүй хүндрэлгтнөр бахархах гэмээр юм уу да нэг тийм сэтгэл төржүүлээ. Надад ийм сэтгэл барагтаалвал төрдөггүй ч хүний гараар хийгдсэн үнэхээр үзэсгэлэнтэй харц булаасан зүйл харж байсан болохоор аргачгүй л дээ. Миний бодлоор бол хүмүүс бид үүгээрээ л аратнаас ялгардаг байх. Би Эндиг түүний няцашгүй тууштай занг нь үнэхээр үнэлсэн бөгөөд тэр зангийнхны илэрлийг удалгүй өөрийн нүдээр харсан юм.
Одоо тэр талаар ярив. 1950 оны 5 дугаар сард шоронгийн удирдлага үйлдвэрийнхээ дээвэрт засвар хийхээр шийдсэн юм. Амьд амьтэн тэсгийн аргагүй халуун шатгаас өмнө ажлыг эхлүүлэх нь хамгийн тохиромжтой байсан болохоор сайн дураараа ажиллах хүмүүсийг бүртгэж эхэллээ. Цэвэр агаарт ажиллахад 5 дугаар сар хамгийн тохиромжтой болохоор 70 гаруй хүн бүртгүүлчихсэн байв. Тэгэд тэр хүмүүсийн нэрийг нь бичсэн цаасыг малгайд хийж байгаа суулгахад Энди бит хоёрын нэрж гараад ирсэн юм. Дараагийн 7 хоногт нь өглөөний хоолны дараа бид эргэн тойрноо дурандан суугаа мананы шувуур дээрх хэдийгээс тооцвол урд хоноо хоёрхан хуйгаар харгалзуулаад салхилдаг талбайгаар дайраад гарлаа. Дөрөв маань том шат дамжигдсан явсан бөгөөд түүний хавтгай дээвэртэй намхан байшингийн хананд босгож угаад дээвэр дээр нь гарлаа. Бид дээвэр дээр хайлуулсан замын харыг том шангаар хутхан асгаад ширүүн үстэй сойзоор тарааж байлаа. Бидний доохон талд 6 хуйг сууж байсан юм. Тэдний хувьд энэ ажил нь 7 хоногийн амралтал гэсэн үг. Угаалгын газар нунтаг үнэрлэж, эсвэл довжоо шүрдэж байгаа хоригдлуудын дэргэд тоос залгил зогсохын оронд тэр зурга тэнд суугаад 5 дугаар сарын наран дэнгээ хил амаа билүүдэх нэртэй ажил хийж байв. Урд талын хана хангалттай ойрхонч зогтох боломжгүй, эвгүй хөдөлвөл гавлыг нь хэдхэн хормын дотор зад буудахад хангалттай байсан тул хуйгууд бидний зүг хаяалныг харц шидэнэ. Ингээд тэд дор дороо өөртөө сэтгэл хангалуун тухалцгааж бүрэн бүсэн аз жаргалтай болохт нь мөстэй хатуухан гөгдөөлөл дутуу. Тэдний дунд Байрон Хендли гэдэг этгээд байсан бөгөөд энэ үйл явдал өнгөрсөн 1950 онд Шавшангад надаас ч олон жил болоод байсан юм. Сүүлийн 2 даргын ажилласан хугацаанаас ч илүү. 1950 онд Жорж Дүүний нэртэй нэг адгийн шар шоронгийн дарга байлаа. Хойд мужаас ирсэн энэ хүнийг бүгд үзэн ядах бөгөөд осолтгүй ийшин томилсон хүмүүс нь гайгүй ханддаг байсан биз. Энэ этгээд амьдралдаа ердөө 3 зүйлийг л сонирхдог гэж би сонсож байсан юм. Нэг нь жижиг хэн хэвлэлийн газар, өөрөө мөнгөөр хэвлүүлсэн гэх номны борлуулалт нь их нэг нь. Хоёрт нь жил болгоны 9-р сард бейсболын аврах шалгаруулах тэмцээнд төрүүлэх баг. Гуравт нь мэм мужийг цаа заравх ялтай болгохын төлөө тэмцэх. Тийм ээ. Жорж Дүүний цаа заравх ялын том шүтэн бишрэгч байсан юм. 1953 онд шоронгийн засварын газартай холбоотой левер нийлэрснээр энэ этгээд ажилласаа усагдсан юм. Левераас олсон мөнгөө Байрон Хендли, Грэд Стемас хоёртой хуваалцдаг байсан ч энэ хоёр нь ямар ч итгэл хүлээгээгүй. Хуучин даргаыг халагдлаа гэж хэн чарамсаагүй авч Грэд Стемасыг орондон томилсон нь тунж таагүй явдал байлаа. Стемас бол булдаг нохоо шиг зуудаг байх гэж харагдахаар булчинлэг ирүү борнод хүйтэн харцтай атгар нөхөр. Тэр бээр үргэлжил хэзээ мэдгүй сураарвах нь эсвэл дэлгүүгэр нь хадгуулаад байна уу гэлтэй муухай ярваж мушилзаж юм. Стемасыг шоронгийн дарга болсноос хойш Шавшангд урд нь болж байгаагүй харгислал гарах болсон юм. Би яг баттай хэлж чадахгүй ч шин даргын замд хөндлөлдөөд учир битүүлгээрээ алгуулсан 5-6 хүнийг шоронгийн баруухан талд байдаг модон дунд булчихсан байхдаг шүү. Өмнөх дарагч түүнээс нэг их дээр дэд байхгүй ч гэлээ Грэд Стемас муухай харгис дорой нэгэн байсан болохоор бүрчлүү адгийн шар байсан юм. Энэ этгээд Байрон Хендлигийн сайн найз гэж байгаа. Тэгэхээр Жорж Дүүнийн даргын хувьд шоронг үнэн хэрэг дээрээ хатгаж байсан. Энэ хоёрын гарын дор хөдөлдөг шатрын хүүтүүд ил байсан. Хендли болохоор тарчигдуу шар үстэй болохтуу хайвгансан алхаатай хүн. Энэ нэр наранд тун хурдан борлчихдаг, үргэлж чанга дуугаар ярьдаг бод тушаалыг нь хурдан билүүлээгүй хүнийг гарбууныхаа бариулаар байда гэтлэн тоншоод авахаас идэхгүй өндөр хүн. Бидний дээвэр засч эхэлсэн өдөр Хендли өөр нэг хуйг болох Мерт Энтвилстэй ярьж байлаа. Хендли огт санаандгүй сайхан мэдээ авчихад муухай доромжилсан инээдэрээ мушилзаж байлаа. Үнэн дээр энэ нь түүний стил л дээ. Энэ ертөнц тэр чигээрээ өөрийнх нь эсрэг байгаа гэдэгт огт эргэлздэггүй болохоор ганц ч удаа болов сайн юм хэлнэ гэж үгүй. Энэ дэлхий дээр аж төрдөг адгийн шарнууд нийлж байгаад манерийн амьдралын сайхан үеийг нь баллажгаад үлдсэн амьдралыг нь бас баллахаар зэхэд байгаа юм байх. Би арай 50 аз жаргалтай харагддаг өөр офицеруудтай таарч яаж тийм болсныг нь сайн ойлгодог байсан. Үүний тулд магадгүй тэмцэл, гуйламжлал, зовлон зүтгүүрээр дүүрэн тэдний амьдрал ба харгалзагдж байгаа бидний байдал хоёрын ялгааг олж харьцуулахад л хангалттай. Тэгэхээр тэр офицерууд болохоор ялгааг нь олж хараад зөхөх дүгнэлт хийсэн хэрэг. Харин бусд нь чадаагүй, хүсээчгүй. Байрон Хендлигийн хувьд ийм харьцуултгийн чинээ санаад ч хэрэггүй. Энэ хүн 5 дугаар сарын наран дээсэн шигээ тухалж хэрэгтэй хэрэггүй юм буруух зураа өөрөөс нь хэдхэн футын зайд өдөр болгон аимшигтай хүн төдлөмөр хийдэг хэсэг өргөдөл буцалж байгаа замын хартай хутгуурд гараа уран байж хөлсөө цуулан байж ажиллахдаа илүү хөнгөн ажил хийж байна гэж санаан дэнгэр байгааг хараад юу ч болоогүй мэд тайван суугаад байж чадна. Та хүнийг өөдрөг үзэлт нүү готрог үзэлт нүү гэдгийг тодорхойлдог хуучны нэг асуултыг л санаж угаах. Байрон Хендли энэ сонжонд дүргэлж аяг хагас хоосон байна гэсэн нэг янзын хариу өгөх байсан биз. Үеийн үед
Бурхан түүнийг өршөөг. Хэрв түүнд дээд зэргийн жүржин шүүс баривал хариуд нь аяг хүүтэн ус уумаар байхад гин эхнэрийнх нь үнэнч занг магтуул тийм царай муутай амьтныг хинж тоохгүй байгаад гайхах зүйлгүй л гин. Тэгээд энэ нөхөр улаагаад эхэлж гисэн тухай ил гаргаад чанга дуугаар Мерт Эндвилстэй ярьж суухтана үг бүр нь бидэнд сонсогдож байсан юм. Нэг гараараа дээврийн хашилгыг түлж нөгөө гараа 38 калибрийн буун дээрээ тавьсан байна. Бидгээд Мертийн хамтаараа түүний яриаг анхааралтай сонсож байв. Ярианых нь утга гэвэл Хендлигийн ах гэж 14 жилийн өмнө Техас руу яваад тэр жиргээрээ сургаггүй болсон нэг нохон гөлөг байдгийн байна. Сураг тасарсан болохоор тэр нохон гөлөгийг бүгд л үгчгсэн гэж бодож байж. Гэтэл 7 хоногийн өмнө Остинаас нэг өмгөөлөгч гинэт утсаар ярьж ах нь 4 сарын өмнө чамлахааргүй хөрөнгө үлдээгээд өөд болсон гэдгийг дуулгасан юм байж. Харин дэлхийн хамгийн жин шудраг хүн болох Хендли манай ахгүй шиг тэнэг илжигнүүд яхаараа тийм азтай байдгийн учрыг одоо болтол ойлгодоггүй юм гэж ирээд ил зэзэрхэж байлаа. Талиг жахан газрын тосны 8 хийсээр сая орчим доллартай болчихсон гэж. Хэрв та сонирхож байгаа бол Хендли саятан болоогүй. Болсон ч хэсгийн хугацаанд л аз жаргалтай явах байсан биз. Талиг жахан гэр бүлийн гишүүн болгонд 35,000 орчим долларын хөрөнгөө таслан үлдээж л дээ. Гэвч Баяран Хендлигийн хувьд аяга үргэлж хагас хоосон байдаг хойно хараад идсэн засгийн газар залгамжилсан хөрөнгийг нь ихэнх хэсгийг булааж авах гээд байгаа талаар хагас цагийн турш Мертэд гомдоллож байлаа. Тэгээд би шинэ машин авч чадахгүй болох нь машин авлаач гэсэн сайхан зүйл алга гэж шиж байлаа. Машин авах гэж аймаар их мөнгө өгөөд дараа нь засвар үйлчилгээ энтергээд бас мөнгө зарна. Дээр нь манай хэдэн тэнэг хүүхдүүд машиндаа суулгаад яваач гэж гуйх байх та. Тамраад ирэхээр өөрөөсөө машиныг чинь унаж явах гинэ. Хэмээн Мерт үг авчулав. Хизээ ямар үг авчуулгаа энэ Мерт сайн мэдэж байлаа. Гэхдээ тэргүй бүгдийн хувьд ойлгомжтой байсан. Найз нөхөд гэж явдгийн хэрэг явуулээ. Тэр мөнгө чинь тэгтлээ саад байгаа бол үрэн даран хийхэд чинь би туслалгүй яах вэ гэсэн бодлоо хэлээгүй юм. Тэр мэдээж бас болоогүй жолоодож сурна эрх хавна бурхан минь гэж хэлэхдээ Баяран татвас гэв. Тэгээд жилийн эцээр яадаг вүлээ. Данс тооцоонд чинь өчүүхөндөдийг зөрөө гарч зээлээ хэдрүүлчихсэн бол халаасанд гүйлцсэн хэдийг чинь хуу хамаад үгүй бол бүрж 7 дор юм хийж муу сайн еврейчүүдийн мэдээлэл байдаг зээлийн агентлагаас зээл аваа гэж шахана муу сайн юмнуудаас ямар бултаж болох биш. Засгийн газар чиний дансыг шалгахаар шийдсэн бол юу ч үлдээлгүй хуу хамаад авна гэдэг нь найдвартай гэж мэд. Сэм авгын эсрэг хэн заргавч чадах байлээ дээ. Бүх цус шүүсийг чин сороод хогон дээр хайчаад ном ёсныхаа дагуу ажиллаа гэцгэн гэж бурхан минь гэж. Ингэж ярьсныхаа дараа Хендли азгүйтэж 35,000 долларын хөрөнгө өвлөн авснаас болж унаад байгаа гай зовлонгийнхоо талаар бясалган ботал дарагдав. Яг энэ үед түүнээс 15 футын занд замын харыг дээврээр тарааж байсан Энди Дифрен сойзоо савн дүрж оргичоод шууд л Мерт Хендли хоёрыг чиглэн алхлаа. Бүгд чимээгүй болж зог тусахад тим Ямблууд нэртэй нэг хоёыг буун дээрээ гараа тавьж байгаа харагдав. Бидэнтэй хамт ажиллаж байсан хоёр залуугийн нэг нь нөгөөгийнхөө хан зунаас чангаагаад хоёул Эндигийн зүг эргэж харлаа. Энди тухандаа сум зоолох гэсэн байхтай гэсэн бодол тэрхэн агшин төрсөн юмдаг. Гэтэл Энди уучлаарай та их нэртэй итгэдэг үү гэж машин илтгэр Хендид хэлдэг юм байна. Хендли яахаа мэдэхгүй димил өөдөөс нь гөлөрч байснаа царай нь аажмаар хүрэн тэдэрлээ. Энэ ч муу да. 3 секундын дараа Хендлиг гар бууга шүрэн авахд Энди аймах ороогоо маш хүчтэй дэлсүүлэн хүчээ зөв төхрүүлэхгүй бол аймах харуу нь ганцхан зөхөд алхах юултай. Гэхдээ хоёгууд яаж зөхөхөө сайн мэддэг. Үр дүнд нь хүн албан хүчээр амархаас өмнө юу хийж байснаа ч хамартан хангалттай удаан газар хөглөрнө. Жаал минь гэж Хендли дуугарав. Наад сойзоо аваад ажилдаа эргээд орох сүүлчийн боломжийг би чамд өгчмээ шүү. Үгүй бол чи энэ дэвэр дээрээс толгоогоор бууна гэж мэдэрээ. Энди мөс шиг хүйтэн харцаар хуйгийн өөдөөс тайван ширтэж байв. Яг л хуйгийн сүрдүүрийг огцсон согоо мэд. Цааш нь юу болсон талаар ярих юм энэ шоронд амьд үлдэхийн тулд мөрдөг ёстой зарим нэгэн дүрмийн талаар ярмаар байна. Та хоёрын яриаг сонсож байгаа гэдгийг хизээч мэдэгдүүлж болохгүй. Хизээч тэдний ярианд оролцож болохгүй. Зөвхөн асуусан үед нь сонсохыг хүссэн зүйлийг нь л ярьж болно. Шоронд таны хар цагаан эсвэл улаан арстан байна уу гэд хамаагүй болохоор ёстой л нөгөө бүх нийтийн эрх тэгш байдалгээ чинь энд л байдаг юм. Шоронд хоригдол болгон хар арст боолоо байдаг болохоор өөрийг чинь хүн байна жинэ тоолгүй алчхаж чадах Хенли Стемос митийн хүмүүстэй сөргөөцөлт гээгүүл энэ байдалтай эвлэрхээс өөр аргагүй. Өөр бодолтой байснаас болж хуруу нүдгүү болсон тэр бүхэл нөгөө эргэтнийхээ нэг хэсгийг алдчихад бас ч гэж оргоо болчихоогүй гэдэгтээ баярлаж байсан үнийг би мэднэ. Гэвч харамсалтай нь Эндид энэ бүхнийг учирлах дэндүү оройтсон байлаа.
Үгэнд нь ороод эргээд ажиллаа хийлээч гисэн орой шүршүрт орохт нь хэдхэн хайрцаг тамхиар тусгай үйлчилгээ үзүүлдэг авраг том биетэй булиар тосч яваад хамаг шүд хавиргыг нь хугацхоод хүүтгэн цементийн шалаар тараагаад хайна. Би эндид үгүй ядаж байдлыг бүр битгий дордуулаач гэж хэлмээр л байлаа. Гэсэн хэдий ч юуж болоогүй юм шиг замын харийг дээвэр дээр асхан зогсохоос өөр арга надад байсангүй. Би бусдын лэдэл эхлээд хар толгоогоо бодох ёстой байлаа. Үгүй бол ганц бүндгэрийг минь тастаад хайчгаж мэдэх Хендли митийн этгээдүүд мундахгүй олон байгаа. Мэрт огл харин босов. Хендли ч үндилөө. Тим ямблууд ч дагаад бослоо. Хендлигийн зэрэг улаан лойл шиг болчихсон байлаа. Би буруу ойлгуулад байж болох л доо. Таныг их нэртэй итгэж байгаа эсхэн чухал биш. Гол нь та их нэртэй мэхлүүлээд сохор зоосчгүй охирохгүй гэдэгтээ бат итгэлтэй байна уугүй гэдэгт л байна. Хендли уурандаа багтрах нү гэлтэй харагдаж байв. Гол нь гэвэл байна шүү. Чи эндээс унахтаа хэдэн ясаа хуглах бол гэдэгт л байна гэж тэрхэллээ. Хэдийг хугалснаа эмнэлэгт очиод тоолоорой заа юу. Алин мэрт наашир. Хүний хэл ойлгодоггүй энэ новшиг эндээс шидчихье. Бидгээд замын хараа үргэлжлүүлэн тараасаар. Нарч байдгаараа төнсөр хойгууд амлсан зүйлээ хэрэгжүүлэх нь харваас хэлд. Тунж таагүй юм болох нь дээ. 81433 дугаартай хоригдол дифрэн засварын ажил хийж байхдаа санамсргүйгээр унаж гэмтвгээд л тунж таагүй. Нөгөө хоёр эндид тулаад очлоо. Мэрт баруун талаас нь Хендли зүүн талаас нь. Энди хүний урамд хөдөлсөнчгүй ууран давлааж татхансан Хендлигийн өдөөс Энди игцлэн ширтэж байлаа. Ноён Хендли, та их нэртэй итгэлтэй байгаа бол гэж Энди урдын эдэл 50 дугаар үргэлжлүүллээ. Тэр мөнгнөөс ганц ч зоос алдалгүйгээр авч үлдэх боломж байна. Өөр дүндэрний сэм авах юу ч хуцарч $35,000 бүгд таних. Мэрт Эндигийн тохооноос адгасан ч Хендли тэнийг юм шиг урагшааг өлрөд огт хөдөлсөнгүй. Яг тэр акшнд Энди дэвэр дээр шийдгэдэндээ гэхээс яс хавтааж байлаа. Гэтэл Хендли гинэд "Мэрт чи түрүү ээж удаа залуу минь чи юу гэж хэлэх гээд байна" гэж асуулаа. Эхнэрээ бүрэн хянаж чаддаг бол түүндээ бүх мөнгийг өгчүүлнэ гэж хэлэх гэсэн юм. Битээ онсоо таалгаад бай залуу минь. Хүн ойлгохоор яриадах. Татварын хуулийн дагуу эхнэртэй мөнгөн дүнгээр $60,000 хүртэлх үнэтэй бэлгийг нэг удаа татваргүй өгөх боломжтой байдаг юм. Хендли бүр алам харьж өрхөв. Татвар төлөвлөгүүгээр худлаа яриад угаарай. Тийм ээ, ийм бэлгээс татвар авдаггүй юм. Чи үүнийг яаж мэддэг юм бэ? Тийм ямблууд яриан дундуур оролцсон. Наадах чинь банкны эзэн байсан юм. Баяран хаан гэж миний бодлоор гэхдээ Хендли шууд л муу матар минь амаа амих гэж эргэж чаралгүй үгийг нь таслав. Даравгар оруул torооных шиг жижиг нүднээсээ болж нөхдөөсөө матархож явсан тийм дүрсгийн уралсан ч дуугүй болов. Хендли, чи эхнэрээ буудаад алчдаг нөгөө сэргэлэн банкны эзэн үү? Чам шиг өмнөний үгэнд би тэгээд итгэх болж гэнэ үү? Дараа нь чамтай хамт шоронгийн давж шүрдэ зогсохын тулд чи ийм санаатай байна уу, тийм үү? Гэлээ. Энди хариудан. Хэрв санхүүгийн левер үлдээд баригдвал Шавшанг тус харин холбооны зосон хүмүүжлэх газар очино. Гэвч ийм зүйл хизээч болохгүй. Татварт ордоггүй бэлэг нь танд хууль зөрчилгүйгээр мөнгө авч үлдэх сайхан боломж олгож байгаа юм. Би 10 биш хэдэн зуун удаа ийм ажиллагаа гардан хийж байсан. Гол төлөв өв хөрөнгө хэлбэрээр нэг удаагийн ихэнх хэмжээний орлого олсон хүмүүс надад ханддаг байсан. Яг тантай адил. Чи худлаа хэлж байна гэж Хендли хэлсэн ч өөрөө ч үгүй гэдгийг нь сайн мэдэж байгаа нүрэн дээр нь илт байлаа. Нүүр нь хачин их өөрчлөгдөж өмнө нь огт мэдэрч байгаагүй зүйлээ мэдэрч байгаа нь илт. Тэр зүйл нь найдлага юм шүү дээ. Үгүй би худал хэлээгүй. Гэхдээ та миний үгэнд итгэх албагүй л дээ мэдээж. Хуульчид хандхад л хангалттай гэж Энди урдын эдэл 50 дугаар хариулав. Үгүй шүү. Тэд нар чинь хүнээс яавал 5 цаас ахиухан салгачих вэ гэж бодож явдаг болсон. Муу сайн ловерчид гэж Хендли архирлаа. Энди хариуд нь мөрөө авчаад тэгвэл та татварын албараа шууд хандах хэрэгтэй. Тэнд миний энд хэлсэн зүйлийг үн төлбөргүй хэлж өгөх ёстой. Тэгэхээр заавал намайг энд сонсоод зогсох албагүй. Өөрөө бүгдийг олоод мэдчих боломжтой. Өө за харвуу хин чин. Эхнэрээ алсан нэг муу хогийн банкны эзэн миний юу хийх заах юм гинэ. Бэлэгтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэхийн тулд хуульч эсвэл банкны ажилтны тусалцаа танд заавал хэрэг болно. Тэр нь тусдаа төлбөртэй. Гэхдээ хэрв та энэ ажиллагааг хийх үнэхээр сонирхолтой байгаа бол би бараг үнгүй шахуу хийгээд үгүй. Харин ажилтнуудаа 3 шил шар ариг гэсэн тун ялахгүй зүйл авъя гэж Энди хэлээд биднийг заалаа. Гэтэл Мэрт гэнэт ажилтнуудгийн шүү гэж хэлээд ил гоёо алдан хөхөрч харлаа. Тийм ээ. Хөгшин Мэрт жинхэнэ адгийн шар байсан да. Муу новшиг өвчин намдагч гэдгийг огт мэддэггүй газрын мохорд
хор тавдраар үхсэн байх гэж найдаж байна. Ажилтнуудгийн шүү хаа мөн ярва тэгээд чи юм уу? Царай муутай номшин амаа хамих гэж Энди тасгийд хэлгэлцсэнд мэрдч дуугүй боллоо. Хендли Эндиг анхааралтай ширтэв. Чи юу гинэ? Би тус улсныхаа хариуд ажилтнуудтай 3 шил шар аргил авна гэж хэлэх гэсэн юм. Иймхэн зүйлийг төлбөр гэж хэлэхэд хэцүүлтэй. Миний бодлоор хавар цэвэр агаарт ажиллаж байгаа хүн ганц 2 шил шар арга уучвал бүрчлээ урам зоригтой болох байх. Энэ миний л бодол. Босод маань ч гэсэн надтай санал нийлээд танд ихэд таалрах нь гэдэгт итгэлтэй байна. Хожим тэр өдөр хамт дэвэр дээр байсан Рени Мартин, Погон Пер, Паул Бонсайд гээд бүгдтэй нь уулзаж ярилцахад бүгд л нэг зүйлийг олж харсан. Биш ээ. Харсан биш. Ясмахаараа мэдэрсэн байсан. Нэг мэдгэт нээл Энди санаачлагыг гарт авч нөгөө дүүлийг гартаа оруулчихсан юм. Хендлигийн цаана хуйндах гарбуу, гардах борохоноос нь гадна Блэк Стемос болон шоронгийн захиргаа тэднэр дамжуулаад төрийн хүчрхэг механизм тэр хаяараа байсан ч гэвгэнтэл энэ бүхэн юу ч биш болоход миний зүрх сэтгэл яг тэртээ олон жилийн өмнө 1938 онд шоронд анх хөл тавьж ардман 4 офицер хаалга хааж байх үеиг шиг хүчтэй цохилж эхлэхийг би мэдэрсэн юм. Энди тайван хүүтэн харцаар өмнө зөксөх хүнийг ширтэн ярьж байсан ч энд $35,000 тухай огт яригдаагүй гэдгийг бид сайн ойлгож байлаа. Энэ үйл явдлыг дахин санах доолндоо би ганц л дүгнэлт хийдэг юм. Юу вэ гэвэл Энди тайван яагаад ч ганхуулах боломжгүй ноён нуруугаараа хуйгуудыг давж ялж гарсан гэж. Та бодлоо. Хендлиг толгойд өгөхөд идэл нөгөөдүүл нь Эндиг дээвэр дээр шидчгээд дараа нь зөвлснийг нь дагав явж болох л байсан. Үгүй гэх газаргүй. Гэхдээ л тийм зүйл болоогүй юм. Хэрвээ би хүсвэл хүн бүрт 2 шилийг авч өгч болох юм гэж Хендли үгээ зүүн удаан хариуллаа. Чөтгөрав. Түүний амнаас ийм үг гарна гэж хэний санаанд орох үлээ дээ. Шараа иргэний дараа ажил ил дурагштай байдаг юм. Энди харин Хендлигийн өдөөс эгцлэн ширдсэн чихтэй. Би танд бас нэг зөвлөгөө өгье. Надаас өөр хүн танд ийм зөвлөгөө өгөх нь юу л бол гэд яриагаа үргэлжлүүллээ. Эхнэртээ 100% итгэлтэй байгаа нөхцөлд л ийм ажиллагаа явуулж болно. Хэрв таныг мэхлэн гэсэн боломж 100-д ядаж ганц л байгаа бол өөр хувилбарын талаар бодож үзэх хэрэгтэй. Намайг мэхлэх үү гэж Хендли огцом асууж Эндигийн үгийг таслав. Одоо намайг удаа үгүй шүү хизээч тийм юм болохгүй. Тэгэж ярих юм бол тэр хүүхэн чинь миний зөвшөөрөлгүйгээр унгаж чаддаггүй юм. Мерт ямблууд хоёрыг нээлээ. Харин Энди нэмсгэлсэнчгүй. Тэгвэл би одоо танд хэрэгтэй маягтуудын жагсаалт хараадаггүй гэж Энди хэлв. Та очоод шуудангаас жагсаалтын дагуу аваад ир. Дараа нь би бүгдийг нь зөхөх ёсоор бөглөөд та гарын үсгээ зурна. Ярианы өнгө олон таван үггүй албархуу байсан болохоор Хендли царайгаа чухал болгон ховцоо янзллаа. Тэгснээ бидэн рүү эргэн харж та нар юугаа гөлөрсөн муу шимэгчд вэ? Ажлаа хурдан хийгээч муу чөтгөр аммарууд гэж орилсноо Энди рүү эргэн хараад харин банкны эзэнгүй та аан гэж вэ? Намайг мэхлэх гэж байгаа бол эртгэн шиг болсон чинь дээр шүү. Мэхэлдгийм гэхэд толгойг чинь тасдаж яваад бөкс рүү чинь чихнэ гэдгийг ойлгож байгаа үсттэй. Ойлгож байна гэж Энди 50 хариулсан юм. Ингээд 1950 оны хавар үйлдвэрийн дээвэр янзлахаар гарсан хоригдлуудын бригада ажлын 2 дахь өдрийн зүйлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ Black Label шимсэн шиг наран дээгээд сууж байсан юм да. Шавшангад ажиллаж байсан хамгийн хэрцгий хуйгийн дайсан шар ариг шүү. Шар ариг жаахан бүлээд ч гэсэн байсан ч би өмнө нь амьдралдаа хизээч тийм сайхан амт мэдэрч байгаагүй. Бид шар арига яаралгүйгээр багаар зэлгэлэн нарны элчин дээсэн шигээ жаргаж суулаа. Биднийг яг л шар ариг ууж байгаа сармагчин үдсэн мэт дормж гайхшрал хосолсон харцаар ажиглах Хендлигийн хачин царайж тэр жаргалыг баллаж чадаагүй юм. Энэ бүхэн ердөөл 20 минут үргэлжилж тэр 20 минутын туршид бид өөрсдийгөө эрх чөлөөтэй хүн гэж мэдэрч байсан юм. Яг л гэрийнхээ дээврийг янзалж байгаад хүссэн үедээ түр амс хийгээд 50 гихчин шар ариг шимж байгаа хүмүүс шиг. Энэ дийл ганцаараа уулгүй зүгээр сууж байлаа. Гашууны сум ундаатай холбоотой зуршлын талаар би өмнө нь ярьж байсан санагдана. Манер гараа өвдгөн дээрээ тавьж чаад бидний хүл мэдэг нэмсгэлэн ширтээд сүдэрд сууж байсан. Энди Дифрен баяран Хендлиг давхад дээвэр дээр байж тараад Эндиг яг ингэж суугаа чигээрэн тогтоож авсан хүмүүсийн тоо үргэлж намайг гайхшруулдаг юм. Уг нь бол миний санахны 9-10 хүн байсан ч 1955 он гэхэд тэр хүмүүсийн тоо багаар бодож
200 авчихсан явсан. Энэ бүхний дараа та надаас бодит хүний талаар яриад байна уу? Эсвэл өчүүхэн жижиг элсний ширхэг яван явсаар суудулдаг шиг тэр хүнийг тойрсон үлгэр домгийг яриад байна уу гэж шууд асууж болох юм. Би яг тийм эсвэл ийм гэсэн тодорхой хариулт өгч чадахгүй нэ. Аль нь л гэж хариулмаар байна. Гол нь би Энди Дюфренийг надтай ч юм уу эсвэл Шавшенкийн өөр хэн нэгэнтэй огт адилгүй хүн гэдэгт л бүрэн итгэлтэй байна. Эшин $500 нууцаар оруулж ирч чадсан энэ чөтгөр мөнгнөөс хавгүй илүү өөр нэг зүйлийг давхар оруулж ирч чадсан юм. Тэр нь өөрийгөө хүндлэх чадвар, өөртөө итгэх итгэл ч юм уу. Эсвэл бүр бурхан мартаж тоохоо билсэн энэ саарл ханнуудын дунд өөрийг нь ээсээр байсан эрх чөлөөний мэдрэмж байсан биз. Хаяа энэрээс үргэлжил ямар нэгэн туяаг хийгээд байх шиг санагдаж байж үлээ. Миний санаж байгаагаар мань хүн ганцхан удаа л тэр туяагаа цацруулахаа болж байсан удаатай. Би энэ талаар бас өгүүлнэ. Дээр хэлсэнчлэн Энди 1950 оноос эхлэн эгч нартай дайтгай байсан. Өмнөөс нь Стэмос Хендли хоёр бүгдийг нь хийчихсэн хэрэг. Энди Дюфрен Стэмос Хендли хоёрын хэн нэгэнтэй нь биш юм гэхэд тэднээс заавар авсан дурын хуйгтай уулзаад ганц үг хэлчихэд л тэр шөнө Шавшенкийн бүх эгч нарын толгой нь аимшигтай өдөх байсан. Байдлыг ойлгосон эгч нар бууж өгсөн юм. Тэгээд жиргэн тойронд нь өөрийгөө хамгаалуулчих чадахгүй 18-тай машины хулгайч жижиг лөвөрч тэгээд боломжийн царайлаг нөхдүүд хангалттай олон байдаг талаар би дээр хэлж байсан шүү дээ. Энди харин дээвэр дээр болсон явдлаас хойш октөөрөөр амьдрах болсон юм. Манер Брукс Хейтлин нэртэй өвгний удирдлагын дор номын санд ажиллаж байсан юм. Хейтлин болохоор дээд боловсралтай гэдгээрээ энэ албан тушаалд бүр 20 оны сүүлээр томилогдсон. Хэдийгээр мэрэгчлэн малажхуйтай холбоотой байсан ч Шенк шиг газар дээд боловсрал нүднийг юм байсан болохоор бурхангүй газрын бомб яана гэдэг үлээ дээ. Бүр коллежийг ерөнхийлөгч байсан тэр үед покер тоглож хожигдчиход эхнэр охин хоёроо алсан хэрэгээр суусан Брукс 1952 онд суллагдсан юм. Төр засаг маань сурсан зангаараа манерийг эргээд нийгэмд байр суурь эзлэх ямар ч боломжгүй болсон хойно нь л инэрлээ үзүүлж эрх чөлөөтэй болгосон юм да. Хейтлин 68-тай байлаа. Дээр нь бас судасны өвчтэй. Хуучин пижакныхаа нэг халаасанд чөлөөлөгдсөн гэрчилгээ, нөгөө халаасанда грэ хоон төрөх автобусны тасалбар хийчгээд шоронгийн хаалгаар гарч явахдаа Хейтлин уйлж байсан юм. Түүний хувьд эрх чөлөөт ертөнцид хөл тавина гэдэг яг л тэнгис талайг гатлаад хэн ч очиж байгаагүй өөр газар нутаг нээж байгаатай адил байлаа. Шавшенк бол Бруксийн хувьд бүхэл амьдрал ертөнц нь байсан юм. Энд манер бас ч гэж боловсралтай номын санж гисэн тодорхой байр суурьтай хүн. Гэтэл тэнд наранд хамгийн жижигхэн хотын номын сангийн бүртгэгчийн ажилдж тоож авахгүй байсан юм. Хожим сонсохныг хөрх юмтан 1953 оны хавцаа өндөр насны асарх газарт өөдүүлсэн гэсэн. Ямар ч байсан миний багцаалснаас хагас жилийн илүү нь урт насалсан байлаа. Тийм ээ. Хөөрхөө өвгөнд төр төмөр нүрээ харуулж чадсан шүү. Эхлээд шоронгийн амьдрал дасгачаад дараа нь ямар ч сонголт хийх боломжгүйгээр наранд гаргаад хийчихдэг. Хейтлэнийг явснаас хойш Эндийн 23 жилийн турш номын санж хийсэн юм. Энэ хугацаанд номын сангаа хөл дээр нь босхын тулд бүхэл тууштай зан сэтгэлийн тэнхээгээд ажилласан. Тэгээд намайг харсаар байтал Reader Digest сэтгүүлийн хуучин дугаар газар зүүн атлас битүүчгээстэй хоёр яаж шүүгэнээс өөр юмгүй давирхаа бодогны үнэр нэвчин гэсэн бодогчны өрөө байсан энэ умгар өрөө шинэ английн шоронгийн шилдэг номын сан болон хувирсан юм. Энэ амжилтанда ааж мар хүрсэн. Үүдэн дээрээ санал хүсэлт авах хайрцаг зоочход орж ирсэн охооны тухай олон ном байвал сайн байна. Эсвэл шоронгоос орох урлагийн тухай цуврал лекц зэрэгтэй гэх мэтийн хүсэлтүүдийг ууггүй тэмдэглэж авсан. Ингэсээр хоригдлууд сонирхдаг сэдвүүдийг мэдэж аваад хүсэлтээ Нью-Йоркийн клубүүд рүү удаа дараа явуулсаар утга зохиолын холбоо, сарын шилдэг ном гэдэг хоёр клубын гаргадаг цувралаас хамгийн хямд үнээр нь ном авдаг болсон юм. Хэн ямар ном унших хүсэлтэй байгааг олж мэдээд сэлбэр, хүзрэн илб гэх мэтийн нарийн мэрэгжлийн салбарын ч хамаагүй шаардлагатай номыг нь олоод л өгнө. Үүний дээр Стенли Гарднер, Луи Амур мэтийн олонхын сонирхдаг зохиолчдын номыг ч мэдээж мартахгүй. 1954 оны 8 дугаар сараас манер мужийн сенат руу шинэ ном авах хүсэлт бүхий захидал явуулах болсон юм. Тэр үед Стэмос шоронгийн дарга болчихсон байлаа. Энэ нөхөр Эндиг аз авчирдаг сахиуз гэдэгт итгэжгээд түүнтэй энэ тэрийг ярилцахаар номын сангаар ойрхон орж гарна. Эндитэй нилээд нөхөрсөг харьцаатай байсан болохоор гэрээд ярилцаж суухдаа ойрхон инээж тэр бүхэл далуурыг нь алгадаад авдаг байсан юм. Тэгээд нэг удаа банкны эзэн байсан үеийн аль эрт өнгөрсөн болохоор
шоронгийн амьдралдаас ч өөрчлөгдсөн нөхцөлд зохицох хэрэгтэй гэж ирээд тайлбарлаж гарлаа. Цаг хэцүү байгаа одоо үед шорон засан хүмүүжүүлэх газруудыг ажилуулахад зориулагдсан татвар төлөгчдийн мөнгийг зохицуулах зохих 3 зүйл байдаг гэнэ. Нэг нь илүү өндөр хана, хоёр дахь нь илүү шивүү тор, гурав дахь нь илүү олон харуул. Шоушенк, Томастон, Питцфилд гэх мэтийн газар хоригдож байгаа хүмүүс нь мужийн сенатын бодлоор нийгмийн хогийн шаар. Тиймээс хог шаарнуудын байх ёстой газар урсан болохоор үлбрүүд өгчилгүй амьд явж байхад л хангалттай. Ийм юмд санаархах хэрэггүй. Тэгэхээр Эндигийн жармалт нь ямар нэгэн зүйл өөрчлөхөд яагаад ч хангалтгүй. Хариуд нь Энди үл мэдийг нэмсэглээд усны дусал сая жилийн турш өдөр болгон гандхийн хавтан дээр дусаад байвал юу болох вэ гэж Стемосоос асуув. Стемос инээд алдаж Эндигийн нурууг нь алгадаад "Хөгшөөн чи сая жил тэсгүүлдэ. Гэхдээ тэслэе гэж бодоход чамайг ингэж мушилдсан жигтэй хүссэн болгоно авч чадна гэдэгт би харин итгэлтэй байна шүү. За яхав тэр загтлаа үргэлжлүүлэн бичээд бай. Хэрв маркных нь мөнгийг өгөөд байвал загтлуудыг чинь өөрийн гараар шууданд хөргөж өгч бай" гэлээ. Энди ч хэлсэн ёсоор нь үргэлжлүүлэн бичсээр байлаа. Номын сангийн фондыг өргөдөх хүсэлтүүд ямар ч хариггүй хэрэгэн ирдэг байснаа 1960 онд Энди гинэт $200 чек авдаг юм байна. Хүсэлт гаргаад байгаа ядаргаатай этгээд чек аваад болох байх гэж найдсандаа сенатынхан ийм алхам хийсэн нь ойлгомжтой. Сонсных нь гар зулсан доо. 1962 онд Энди $400 авч 1966 оны сүүлч хүртэл номын сангийн нэр дээр жил болгон $700 ирдэг болчихсон байлаа. 1972 онд мөнгөний хэмжээ бүр 1000 хүрсэн. Жижигхэн хотын дунд зэргийн номын сангийн авдаг санхүүжилттэй харьцуулбал их мөнгө биш ч гэлээ $1000 Джек Логопагийн Вестерн болон Перри Мейснийг хангалттай олныг авах боломжтой байсан юм. Энэ үед манай номын сан бараг л хүссэн болгоноо олж унших боломжтой 3 цэлгэр өрөө болтлоо өргөссөн байлаа. За тэгэхэд ямар нэгэн ном олдохгүй бол Энди туслана гэдэгт эргэлзэх нь илүү үз байсан биз. Та Эндиг Байрон Хендлид өвлөж авсан хөрөнгөө татвараас яаж аврахыг зааж өгсөн болохоор л энэ бүхэн болсон гэж таамаглаж байж болох юм. Тийм нь тэмчгэлээ өөр олон зүйл болсон юм шүү. Юу болсныг яриад өгөхөр өөрөө эргэцүүлээрэ. Товчхон хэлэхэд Шенгт гівгэнд сайн санаад санхүүгийн шидтэн гараад ирсэн гэж болно. 1950 оны 100 хүүхдүүдэд дээд сургуульд оруулах мөнгөтэй болохыг хүсэж байсан хоёр харуулда Энди зээл авахтан тусуулсан юм. Бас өөр хоёр харуул төв цагаар яаж 8-аг хийж болохыг зөвлөсөн нь тун чоновчтой болж нэг нь 2 жилийн дараа ажлаас гарсан гэж. Жорж дүүний өөрөө ч гэсэн санхүүгийн асуудлаар Эндигээс зөвлөгөө авдаг байсан гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ явдал дүүнийг ажлаасаа хөөгдөхөөс өмнө болсон болохоор өвгөн нөгөө номноос орж ирэх сая долларын тухайд зүүдэлсэн шигэ тайван унтаж байсан үе. 1951 оны 4-р сараас эхлэн Энди маань Шавшинкийн захиргааны ажилтнуудын бараг тэгэн хагасынхан санхүүгийн тайлан тооцоог хийх боллоо. Харин 1952 оноос бол бараг бүгдийг нь тайлан хийдэг болсон юм. Төлбөрт нь манер нөлөө бүхий хүмүүсийн ивэл найрс гарцаа гэсэн шоронд алтнаас ч илүү үнэт хүрдэг зүйлийг авна. Удалгүй Грейд Стемосыг шоронгийн даргуулсны дараа Энди бүрч нөлөөтэй хүн болж хувирсан. Яаж ийм нөлөөтэй болсныг дэлгэрэнгүй тайлбарлахад хэцүү байна. Яагаад гэвэл зарим зүйлсийн талаар хамгаалахаас заашгүй байхад бусдыг нь би яг таг мэдэж байдаг. Жишээлхэд зарим хоригдлууд камертай радио хангинуулж арга гэрээсээ илүү олон эргэлт авах зэргээр бусдаас давуу эрэхтэй байдгийг бүгд мэднэ. Ийм нөхдүүдийн ард наранд байдаг сахиусан тэнгэр бий. Ойр дотныхоо хүмүүсийг шоронд боломжийн амьдруулахын тулд мөнгө төлдөг ивент гэдэг ичдийг бид ингэж нэрлэдэг юм. Тэгэхээр хэрв хэн нэг нь хагас сайнны ажлаас чөлөөлөгдөж байгаа бол ардан сахиусан тэнгэр нь санаа тавьж байгаа хэрэг. Энэ бүхэн онцгийн шалгуурд авсан найдвартай аргаар хийгддэг. Харж үзсний төлөөх мөнгийг захиргааны дунд зэргийн албан тушаалтаа нэгэнд өгч нөгөөх нь дээш доош нь хуваарилдаг. Үүнээс гадна дүүний даргын үед авцасрын газартай холбоотой лөвөр хүч авсан юм. Энэ лөвөр нэг хэсэг маш нууц байсан бол 50-ад оны үед ёстой л нэг гарсан да. Энэ хэрэг дээр төрөвчөө түнтийлгэсэн хүмүүс шоронгийн удирдлагад хаялга өгдөг байсан мэдээж. Үйлдвэр болон угаалгын газар тоногд хөрөмж нийлүүлдэг байсан компаниуд ч мөн хавхуул өгдөг байсан гэдэгт би бат итгэлтэй байна. 60-ад оны сүүлээр хар тамхи модонд ороход захиргааны хэд энэ бизнест хөл тавьж чамаалахааргүй их мөнгө олох болсон. Тэр мөнгө нь Атика эсвэл Санкветин гэх мэтийн том шоронгуудад эргэлддэг хууль бус сая долларын хэмжээнд өрөхгүй ч гэлээд сайнны мөнгө бас байгаагүй юм. Ийм аргаар олж авсан мөнгө асуудал болон хувирах нь ойлгомжтой. Бохир аргаар олж авсан мөнгө хэвтөвчөндөө шууд хийчгээд дараа нь шинэ Мерседес авах эсвэл хаусныхаа үүдэнд бассейн бариулахаар үрчээсэн дэвсгэртүүд гаргаж ирэх нь мэдээж зохиромжгүй.
Өгөө бол нэг сайхан өдөр зохиох ёсны байгууллагад дуудагдсан очоод орлогынхоо их үүсвэрийг тайлбарлах хэрэгтэй тулгарч өнөмшөлтөө ярьж чадахгүй бол нуруунд дээрээ дугаар зурсан хөрөм өмсчөөд өмнө нь хяндаг байсан хүмүүсийн хамт шоронгийн ашинд салхилахаас өөр аргагүй болно. Яг энд л Энди хэрэг болдог байлаа. Нөхдүүд Эндиг угаалгын газраас нь татаад номын сан суулгадаг болсон нь сайн харвал үнэн чанартай ажил нь яг хэвээр үлдсэн хэрэг. Бохир цамсны оронд бохир мөнгө угаадаг болсон төдий. Нэг удаад манер юу болж байгааг сайн ойлгож байгаач өөрийнхөө хийж байгаа зүйлийн талаар огтхон санаа зовлгүй явдгаа надад ярьлаа. Түүнийг байсан ч тэр байгаагүй ч тэр оролцоод байгаа хорн харигдсан хэвээрэл байх болохоор ямар хамаа байна. Тэр бол бурхны илч эсвэл шашны номлогч биш. Зүгээр л том бүтэлгүйтэд энэ хараал эзэн шоронд орсон ямар ч буруугүй жирийн л нэг хүн. Ядаж байхад шөвшөнгөд орох дуртай байна уугүй юу гэж хинч түүнээс асуугаагүй. Үүнээс гадна Редмин гэж Энди үл мэдэг явжтай нэмсгэлээрээ нээсэн чигээрээ яриагаа үргэлжлүүлв. Миний энд хийж байгаа ажил бол наранд байхдаа хийдэг байснаас бараг л ялгаагүй шахам гэж болно. Энди шавшангт миний туслалцаа авч байгаа хүмүүс нь гол төлөв хэрцгий хөлдөө араатнууд. Харин энэ ханны цаадах амьдралыг захирч байгаа хүмүүс адилхан хэрцгий, адилхан араатан ч гэлээ чадвар боломжоор арай илүү болохоор тэгтлээ хөлдөө биш. Нэг их биш баг зэрэг л шүү. Тэгвэл хар тамхиг яах болж байна гэж би сөрлөө. Би хүний хэрэгт хошуу дөрөх дургуйч гэлээ надад сайхан санагдахгүй байлаа. Тэр бүх манруулагч, минрүүлэгч гэсэн элдв хог номштой аль болох зурлахгүй байхыг би хичээдэг. Би ч гэсэн арт тамхин дургүй. Чи намайг мэдж байгаа шүү дээ. Гашууны суу юмд ч дурлаад байдаггүй. Дээр нь бас би энэ бүхнийг шоронд оруулж ирдэг наймаалдаг хүн биш гэдгийг бодолцох хэрэгтэй. Харуул хоёуд л тиймэрхүү юм хийдэг байж таараа. Гэхдээ чиний юу гэх гээд байгааг би мэдж байна ирээд. Энэ бүхэнд оролцохоос татгалздаг хүмүүс гэж би бохир зүйлд гараад өрхийг хүсдэггүй болохоор л тэр. Үүнийг ариусгах гэдэг юм. Ариусаад ирэхээр мөрөн дээр чин цагаан тагтаа ирж суучгаад сангастайгаа утгачдаг. Бас өөр нэг төрлийн хүмүүс байна. Тэд мөнгө л олж байвал ямар ч хамаагүй шавар шалбаг төгөлөрч зэвсэг хар тамхи юу ч байсан хамаагүй оруулахаас ихгүй. Чамд ч гэсэн иймэрхүү наймаа санал болгож байсан биз дээ. Би толгой төхөв. Энэ олон жилийн хугацаанд тиймэрхүү санал нэг бус удаа орж ирж байсан. Юу ч байсан олоод ирч чаддаг гэдгийг чинь харсан зарим хүн радионы зай эсвэл мансууруулдаг тамхи оруулж ирж байгаа юм чинь хэн нэгнийг нухчиж чадах хүн олоод өгч яагаад чадахгүй гэж гисэн дүгнэлт хийцгээдэг. Мэдээж чамаас иймэрхүү зүйл хүсдэг байж тараар. Гэхдээ ирээд чи болоо тийм зүйл хийдэг хүн биш. Яагаад гэвэл бид нар шиг хүмүүсийн сонгож явдаг 3 дахь зам гэж байдгийг мэддэг болохоор чи хутганы ирэн дээр дэнжигнэн эхийг нэцэхгүй туглыг нь тураахгүй юмсан гэж бодохдоо хоёр ганаас арай гайгүйг нь сонгож авсан. Тэгээд чамайг хэр бүх хар даралгүй унтаж байгааг судалж үздэл хэр амжилттай явж байгаа талаар чинь дүгнэлт хийх болно. Энэ бүх бузар булаан дунд сайн санаагаа алдчихлаа байгаад байж болно. Би нэт алдчихлаа. Сайн санаа гиндэ. Мөнд. Там руу орох замыг сайн санаараа хуучсан байдаг гэлцдэг биш үү? Миний хариултыг сонссон Эндигийн царай үл мэдэг барав. Наад яранда бүйдэг. Би тэр тамд чинь орчихсан явна. Там чинь яг энд Шенгт байна. Цаан чинь хүмүүс хар тамхи наймаалж олсон мөнгийг нь яаж угаахыг би зааж өгч байна. Гэхдээ би бас энд номын сан ажилладаг. Миний цуглуулсан номыг ашиглан бэлдсэний дараа боловсруулалтаа агуулгах боломжтой 20 залуусыг би мэднэ. Магадгүй тэд эндээс гараад амьдралын шуурган төрчлгүй байж чадах ч юм билүү. 1957 онд номын сандаа зориулж дахиад нэг өөрөө нэмж авахыг хүсгэд тэд зөвшөөрсөн. Намайг сэтгэл хангалуун байлгах нь тэдэнд ашигтай болохоор л зөвшөөрсөн. Би их юм нэгтэггүй. Үндэж сэтгэл хангалуун байдаг. Хоригдлуудын тоо 50-аад оны турш баг багаар нэмэгдэж байсан бол 60-аад онд огтсом нэмэгдсэн. Тэр үед хар тамхи хэрэглэсний төлөө ногдуулдаг ялан инээд хөрмээр юм байсан болохоор худалч хүнд Америкийн сурагч бүрэл энэ хорыг хэрэглэж үзэх юмсан гэж мөрөөдөж байсан гэж болно. Шоронд дүүрсэн ч Энди камертаа ганцаараа вэрл байлаа. Гэхдээ л нэг удаа Шенгт сууж байгаа бусдынхаа адил удирдагч гэсэн хож зүүсэн Норманд нэртэй аврах том биетэй дуу муутай индиан нарыг Эндигийн камерт төр суулгасан юм. Олон жилтэй оргидлуудын дийлэнх нь Эндиг юмтай гэлцдэгч манер ёр тоосон шинжгүй явна. Камертаа ганцаараа 50 амгалан суух дуртай байсан биз. Дээргүүлсэнчлэн манерийг сэтгэл хангалуун байлгах нь шоронгийн удирдлагад ашигтай байсан юм. Шоронд цаг хугацаа удаан явдаг бөгөөд заримдаа бүр зогсчихгүй гэлтэй болдог гэсэн. Мэдээж үнэндээ бол цаг хугацаа зогсолтгүй урсаар л байсан. Жорж Дүүнэн сонных нэгдэгдээсэн авилга бохир хэрэгэлэрлээ гэх мэтийн дуулан жимэний дор албан тушаалаасаа сүртэй огцорсон.
Стемосыг ажиллаа авсан цагаас нэглэн бүтэн 6 жилийн турш Шенк там болон хувирсан юм. Эмнэлгийн ор Гяндангийн өрөө байнга л эзэнтэй. 1957 онд юм байна. Би нэг удаа саглаа усах гээд камертай хадгалдаг байсан толинд өөрийгөө харлаа. 1938 онд ийшээ өдхөнгөх чинь гал шар устэй хүүхэд ирж байсан. Сэтгэлийнхээ шаналлыг дийлэлгүй амиа хорлох бодол өртгөлчихсөн жаалхүү. Тэр жаал том болжээ. Гал шар ус нь бууралтад шингэрчгсэн, нүдийг нь тойроод үрчлээс гараад ирчихсэн. Суллагдхаа хүлээн сууга настай втер хүн намайг толноос ширтэж байлаа. Суллагдхаасаа өнчгөжтэй ерөн солвол шүү дээ. Насныхаа эцгийг шорон дөнгөрөх дуртай хүн гэж байдаггүй болохоор би ч маш их айж байлаа. Стемос 1959 онд дараагийнхаа асуудлыг орхилоо. Үүнээс өмнө ч Стемостой холбоотой дуулан илрүүлчих гэсэн сэтгүүлчид өдөр шөнөгүй мөшгөж тэр бүхэл нэг нь 20 гэдлийн дүрээр Шенгет 4 сураас угаад амьдсан юм. Тэгээд тэд бохир хэрэг авилгачийг илрүүллээ гэсэн сүржин гарчигтай нийтлэлээ бараг бэлэн болгочиход байтал нь Стемос 9 минут дээр болтоод алгуулчихсан юм. Аргачгүй л дээ. Хэрэг үнэхээр дуулааны баатруулж хийсэн бузар хэрэг нь илчлэгдсэн бол тэр эндээ тэр чигээр үлдэх байсан юм чинь. Харин энд үлдэх дуртай хэн байх вэ дээ? Баяра Хендли болохоор Стемосоос 2 жилийн өмнө тэтгэвртэй гарсан. Энэ адгийн шарны зүрх нь генет муудаж ажилласаа гарахаас аргагүй болсонд Шавшенкийнхэн маш их баярлсан юм да. Стемос ажилласаа гарсан ч Эндиг хинч оролцсонгүй. 1959 оны ихэр шорон шин дарга, даргын шин туслах, харуулын шин даргатай боллоо. Дараагийн 8 сарын турш Энди бусад хоригдлуудаас ялгагдах юмгүй хэсэг явсан. Яг энэ хооронд л Нормандиныг манерийн камерт оруулсан хэрэг. Дараа нь бүх зүйл эргээд хуучин хэвэндээ орсон доо. Нормандин өөр камер руу шилжиж Энди дахиад л 50 суух болов. Захиргааны дээд албан тушаалтнуудын нэр нь өөрчлөгдсөн болохоос хийдэг бохир ажил нь өөрчлөгддөггүй юм. Нэг удаа би Эндигийн талаар Нормантай ярилцлаа. "Сайн залуу шүү" гэж Индиан хэлв. Дээд уруулан сэтэрхий тагнаан зорхоо болохоор үг яриа нь ойлгохдохгүй жаахан хэцүү байсан л та. "Тэр залуу надад их таалагдсан. Хизээж хүн доромжилдөггүй юм байлээ. Гэхдээ л надтай хамт байхаас дургутсан. Аргагүй л дээ. Камер нь дандаа л нэвт салхилж байдаг, үргэлж хүйтэн. Дээр нь хүн өөрийнх нь нэмийг оролдохоор их дургуйцсан. Тэгээд л би яваад өгсөн. Хэнийг ч илдвүүгээр хэлдэггүй, доромжилдөггүй сайн залуу шүү. Гэхдээ дандаа л хүйтэн салхилт нэвт салхилж байдаг юм." Та Ганагийн сувгийн контентийг үзлээ. Лайк, шеэр, сабскрайб хийгээ битгий мартаарай. Чанартай контентийг зөвхөн Ганагийн сувгаас